Орой мэдрэг үзэгчтэй та бүгд өнөөдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар суг телевизээ дуустгаарыг хилцүүлэг энэ удаагийн дугаараа хүрэхэд бэлэн болж байна. За тэгэхээр энэ оны сүүлийн сар гарсан. За нийгэм улс төрийн амьдрал бол урдын адил халуун хിവэрэ. За гэхдээ сүүлийн бараг 20 гаруй жилийн хугацаанд төрийн өмчит кампани гэдэг нэг сэдв яа харахгүй нийгэмд бол нэлээд маргаан тарьж байгаа. За ер нь төр өөрөө өмчтэй байх нь зөв юм буруу юм уу? Ашиггүй ажиллаж байгаа энэ олон төрийн өмчөөсөө ер нь салах цаг нь босно уу? Яагаад төр өөрөө хувийн хвшилтэйгээ ингээд өрсөлдөөд уралдаад байдаг юм гэсэн асуулт бол яригдж байгаа. За хамгийн сүүлд Увс аймгийн төв дээр нэгэн зах худалдааны төв галт төмөрт өртсөн. За гэтэл энэ байгууламж маань өөрөө төрийн өмч болж таарсан. Энэ нэг хаварч гэсэн бас Хөвсгөл аймагт мөн л төрийн мэдлэлд байдаг худалдааны төв галт төмөрт өртөж байсан удаатай. За тэгвэл яг энэ төрийн хэмжээний кампани тойрсон авилга, хулгай, мөнгө угаалтаас гадна ер нь төр өөрөө ийм олон өмчтэй байх шаардлага байна уу? Хувьчлаад зах зээлийнх нь өөрийнх нь зарчмаар явуулвал яасан бэ гэсэн бас юм санаа оноо гарч байгаа. Өнгөрсөн 7 хоногт ч гэсэн ерөнхий сайд Зандан Шатар нэр бүхий төрийн хэмжээний компаниудын захирал удирдлагуудыг бол сольж байгаа. Ашигтай ажилуулна, хэрвээ ашиггүй ажиллаж байгаа бол татан буулна гэсэн бас юм байр суурийг бол танилцуулсан байдаг. Тэгвэл би яг энэ сэдвэр 90 минутын хугацаанд нэр бүхий дөрвөн зочинтой ярилцаж гарч хийдлийг нь хамтдаа хай гэсэн юм аа. За ингээд хилцүүл төрөлцсөн ирсэн та дөрөвтэй талархлаа илэрхийлээ. Өнөөдөр яг юун талаар ярих гэж байгааг бол их богино хугацаанд бас танилцуулах гэж бас оролдлоо. Өнөөдрийн хилцүүлгийг аль биесээр эхлүүлье. Алтан хуйгийн бар хүү, сан хүүч, судлаач. Рэгзэнгийн шинэ гэрэл, эдийн засагч. Цэгмэдийн лут очир, эдийн засагч, судлаач. Доржийн амар төвшин, комедиан, бизнес эрхлэгч. Арцнаас мал мэндүү гихчээр 12 сар гарлаа. Гадаа хүүтэн байна. Би ч одоо баг 9 эхлэхэд л нэг юм байдаг даа гэж бодсон ч ерөөсөө 12 сар гаруугүй юу? Хүүтний ирс чангарлаа. Тэгээд за хотын бит ч яах вэ? Өдөө орон нутагт үйлчлэл маань ер нь ямар байгаа бол за тэгэл ургац те. За тэгэл мал аж ахуйг л юм явж байгаа. Тэгээд өвлийн өнгийг зүгээр хэдүүлээ нэг халуун сэдвээр орхоос өмнө нэг давчгаа нэг сонсъё гэж. Энэ битгий тасраасаа гэж бодчих. За өөр. Тог битгий тасраасаа гэдэг. За шинийг үгүй. Сая говьлтоо яваад өчигдөр ирлээ. Тэгээд зам дагуу бас нилээн цастаа байна. Тэгээд замын цасаа бас харилцдаг байхгүй болвол тийм ээ. Ер нь хураамж аваад байдаг. Гэтэл одоо 4 хоногийн өмнө явхад одоо цас мөстэй байсан зам 4 хоногийн дараа буцаад ирэхэд яг хിവэрээ одоо тэр халтрага гулгаа улам хүндэрч магадгүй тийм нөхцөл байдалтай замууд бас нилээдгүй байна. Ялангуяа аймгийн төвдөө ойрхон байхад л одоо тэр замаа манайхан бас одоо янзалж тэр зорчигтын аюулгүй байдлыг бас хангах тал руу бас ажилла хийдгүү юм байна нөгөө төрийн өмчийн адзаанууд маань л одоо хариуцдаг байлгүй тий. Багхуу өвөл ирлээ. Яг тий нөгөө л утаа ханиад тий эрүүл мэндийн асуудлууд сөгөгддөг байхгүй тий хамгийн эмзэг асуудал шүү нөгөө хүүхдийн эрүүл мэндийн холбоотой асуудлууд жоохон эмзэг байдаг тий тэр нэлийн ачаалттай баг шүү нөгөө утаа бол үзэмжний хувьд нэг хар биш өнгөтэй ч гэсэн бас байна тий нэлээ их утаатай байна тэгээд энэ хотын захиргаанд ажиллаж байсан нэг ерхий менежерээр ажиллаж байсан залуунууд ярьж ирсэн ерөөсөө цас битгий ороосоо гэж одоо бүр залбирж яддаг гэж тэгээд одоо цас орохоор өнөхөр манайх ч ачаалаа дийлдэг юм байна л да цэвэрлж чаддаггүй те замын одоо ачаал юм хэвийн хэмжээнд тавьж чаддаггүй тийм боломж байдаг тийм мөхс байна те тэгэхээр яг хотын бид нар мэдээж хүн болгонд ярьдаг те цас орохоор сайхан байдаг боловч стори хийгээл те мэдээж өдөөнийх нь бол хэцүү байгаа орон нутгийнх нь бол хэцүү байгаа гэхдээ цас ороход унахгүй байх чинь бас муу юм билээ шүү дээ те тэгээд ямар ч хэсэн Монгол хүмүүс юм чинь тэгээд яаж игээд энэ өвлийг нэг хот өдөг өнтөд авах байхаа гэж найдаж чинь те. Амра winter is coming. Тий яг нь надад бол зүгээр энэ үйл тэгээд энэ хавар хоёр бол эдийн засгууд маш хүнд болохоор байна. Энэ яг бизнес эрхэлж байгаа хүмүүст амар мэдрэгдэж байна. Зөвхөн үйлчлэгийн салбарч худалдааны салбар дээр амар мэдрэгдэж байна. Том хүнсний дэлгүүрүүд 30% борлуулалт нь унчлаа. За 100 хайлаар би өчтөр явж үзсэн. Борлуулалт бүр байхгүй, хүн байхгүй байна. Ойрон 3 жил юусэн юм байгаа гэж. Тэгээд миний зүгээр хамгийн айж байгаа юм бол энэ эдийн засаг бол нэлээд эвгүй. Энэ хавар бол маш хүнд эдийн засгийн хувьд маш хүнд хавар болно. За тог цахилгаанаа дуусгая.
Одоо тэгэл нөгөө эн чинь сая эрчим хүчний салбар маа нөгөө 100% төрийн өмчтөр байж идэг. Гэтэл бид нар дандаа л өдөр болгон л одоо цахилгаан тог тасрах болов дулаан яг болоо фармаа хөлжих болов гэсэн айдастай л явлаа тий. Тэгээ бид нар бас нэг жоохон бодиттой өөрчлөлт бол ерөөсөө хийсэнгүү. Жил болгон дандаа л нэг юм одоо нэг гал унтраах маягийн юм ярьдаг. Тийм арга хэмжээ хэрэгжүүлдэг. Тэгээ бодиттой өөрчлөлт бол ерөөсөө огт хийхдэггүй л одоо 35 жил явж байгаа юм байгаад байгаа шүү дээ. Бид нар бол одоо байнга хэлж байгаа шүү дээ. Хулгай битгий хий. Ялангуяа төрийн мөнгө битгий хувьдаа завш. Одоо Америкт ч нэг тийм цуврал аллага явдаг үст. Тэрэн шиг манай Монголд цуврал хулгай явж шүү дээ. Нэг айхтар нэг том үнийн дүнтэй хулгаан сенсац үүсэл юу автобусныг нөө банкныг нөө санг нөө юуг нөө тэгэл тасрахгүй яваад байгаа шүү дээ. Ингээд яваад байгаа энэ болохгүй байна. Энэ ерөөсө болохгүй. Энэ маш аюултай байхгүй маш аюултай. Хүмүүс ерөөс үйл өөрийг мэдэхгүй учраас зоригтой ороод. Нэг хүнээс хулгайлах энэ нүгэл мөн. Тэгэхээр нэг нүгэл хураачиж байгаа байхгүй. Харин 3 сая хэдэн зуун мянган хүний нийтийн юмнаас ховдоо завших юм бол тийм хэмжээгээр нүгэл хэлэнц хураач. Энэ хүнд байна. Ягаад гэвэл тийм хүмүүс төлбөр төлөх байхгүй. Тийм хэмжээний хүмүүс төлбөр төлнө. Төлөх төлбөр нь хүнд байна. Нэг төгрөг хулгайлсан ч гэсэн тэр нь буцаагаад төлөхдөө аюултай төлбөр төлөх нь шүү дээ. Үйл үүр гэдэг бол маш нарийн тооцоолт. Энийг бурхан буддаа удирдаа цууж яадаг юм биш. Аллах тэнгэр удирддаг юм биш. ертөнцийн эзэн Иесус Христ эдгээр удирдах тооцоолдог зүйл ерөөсөө биш байхгүй. Үүлийн үр чинь ерөөсөө зүй тогтлын жам ёс байхгүй юу? Жам ёс. За ноёдоо ажил хэрэгтэй орё хэдүүлээ. Цаг бага байгаа учраас нэг ийм зураг байгаа юм. Зүгээр яг та дөрөв ер нь энэ зургийг хараад ер нь юу гэж бодож байна те. Бидний одоо ярих гээд байгаа сэдв бол төрийн өмчт компаниг тойрсон асуудлыг л хөндөх гээд байгаа. За энэ яг зүгээр нөгөө төрийн өмчтөл байдаг нэг оюулын компанийг л харуулж байгаа юм. Тэгээд ийм олон ажилтнтай тий одоо давхарцсан үүрэгтэйч гэдэг юм уу. Магадгүй хувийн хвшилтийн оюулын цэг байсан бол баг нэг 2-3 хүн ичмэр хардаад байгаа. Гэтэл одоо нөгөө ямар цухан 100 ямаач гэдэг билээ те. Тэрэн шиг л юм ингээл болж илээ л да. Зүгээр энэ зургаас яг юу харж байна? Ганц өгүүлбэр хэлчихэж. Тэгээд цаашаа ажилд оръё. Надаас эхлэх юм. За тийм. Яг энэ чинь менежментийн асуудал те. Нэг эзэнтэй эзэнгүү тухайн асуудал, хяналт байхгүй тухайн асуудал шүү дээ. Тэгээд энийг нөгөө жижигрүүгээрээ тайлбарлаад байвал зөндөл юм ярих байх л та. Одоо та ямар талаас нь яг юу ямар мэдээ сонсох хүсэж байгаа. Энэ чинь одоо 10 жилийн хүртэлсэн суулгаад ийм өргүү зардалтай, бүтээмж багтай те. Ийм ашигтай ажиллах нь тодорхойгүй ийм байгууллага цаашдаа явахгүй юу хэн ч гэсэн тайлбарлах харахгүй. Ингээл хэлчих. Тэгээд юу мэдэрч байгаа л хэлчихсэн. Гэхдээ над бол одоо яг энэ дээр нэг мэдэрээд байх юм болоо. Мэдээж төрийн өмчт оюулын компани бол байхгүй нь тодорхой. Гэхдээ ер нь одоо бидний нэг энэ төлөвсөн ойлголт байгаа байхгүй юу? Одоо тий төрийн өмчийн компаниуд ингээд ашиггүй ажиллаж байгаа 30 компани байна, 40 компани байна, 120 компаниас чинь алдагдaltaй ажиллааг л 23 оны статистик ярих гэж шүү дээ. 24 онд бас л тоон тэр хэмжээндээ байхгүй. Тэгэхээр мэдээж тэрнийг менежмент талаас нь юм уу, бүтэц талаас нь, оновчгүй байдал талаас нь тий шүүмжлэг үл зөндөл юм байгаа. Тэгэхээр тэрийг одоо энэ их мундаг энэ эдийн засгийн хөтөн татгах байгаа улсууд одоо энэ засгийн газар байна тэрний төлөө ажиллах гэж байгаа шүү дээ. Яг гоо ер нь нөгөө нэг компани зорилго чи өөрөө юу юм? Үр бүтэмжтэй л ажиллах штэ. Тэгээд ягаад үр бүтэмжгүй ажиллаад байдгийг төрийн өмчийн компани гэдэг төгөөмөл асуудлыг л манайхан одоо тойрол яриад байдаг. Тэгээд тэрний л нэг жишээ л гэж Одоогоос төрийн өмчийн бас оюутлын компани байгаа шүү дээ. За тэгэл бас мэдээж хэрэг олон данхар үсттэй суулж байгаа шүү. Тэгээд тэнгуут нөгөө дүүл маань өөрсөндөө ажил хийх гэх төрийн өмчийн шийдвэр гаргадаг. Одоо тий одоо төрийн одоо албан хаагчдад одоо хувцас захиалж хийлэгдэх тий. Одоо яг нөгөө компани маань өөрөө оршинд огтнохын тулд төрөөс дэмжлэг авдаг, дахиад нөгөө хувийн хвшилтэд өрсөлддөг, өөрсөндөө ажил гаргадаг, шийдвэр гаргадаг яг ийм тогтолцоо яваад байгаа байхгүй та. Тэгэхээр бид нар энийг зөрөгтэй өөрчлөх хэрэгтэй байх гэж бодсон. За би зүгээр нэг л өгүүлбэрээр хэлчихье. Нэг хүний ажлыг 5 хүн хийхийг төрийн өмчийн компани гин харин 5 хүний ажлыг нэг хүн хийхийг хувийн өмчийн компани гинэ гэж тодорхойлж айгүй ойлгомжтой. Тэгээ хувийн өмчөнд яг л гэж байгаа шүү дээ. 5 хүний ажлыг ганцхан өөрөх ингэлстэй чадлага хийж байгаа. Нэг хүний ажлыг 5 хүн хийж байгаа гэж яг төрийн өмч. Төрийн өмчийн компаниудын дарга нарын цалинг бууруулна. Сайд нарын түвшин цалин авдаг болох гэж байна. Харин урамшууллын гэрээгээр зардал бууруулсан, өр авлага
бараг дулсан, ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн, ашигын хуваар нь гэрээний үндсэн дээр урамшууллыг харин цаав. Одоо энэ компаниуд чинь алдагдaltaй ажиллагаа хичнээн компаниуд байна. Баруун бүсийг нэгтгэхэд болж ш тийм ээ. Тэгээд татан буулгах нийтх компаниудын чагсаалтаа бас давхар оруулж байна. Ингээ нэг алдагдaltaй мөртлөө дарга нарын цалингийнхаа тоогч мэддэггүй 10-20 сая тэгээ машин дээр цалинтай нэгсэн мөртлөө компаниуд нь алдагдaltaй ажиллаад байдаг. Ийм байж болохгүй. Тийм учраас төрийн чөөрө эрх засгийн газрын урлаар цалин бууруулах, зардлыг хэмнэх. Эрчим Монгол дээр одоо энэ чинь бичсэн байж тодорхой. Ганц Эрчим Монгол дээр бичсэн байна. 50% бууруулна, оронтой төсөв зардал энэ төргээд. Бүх компаниуд дээр энэ бараг 50% өмнөхөд хэвээ ажиллаж шүү надад. Оронтой зах замбаа галцсан. Их цалинтай ажил хийдэггүй ш. Тэгээд энэ дарих уугаад агсам цагтууд аваа яваад байдаг гэж болохгүй. Зөвхөн төрийн албаагчдаа ёс зүйтэй ажиллах шаардаад байдаг. Төрийн албаагч ёс зүйн тухай хууль батлаад байдаг. Төрийн эмчит компаниуд ч одоо энэ үйлдэл сүүлдлээр улсын хөгжлөөс хойшин татаж гажуудулж байна. Та дөрөв хариултыг сонслоо. За тэгэхээр төр бол одоо даахгүй нохоо булуу хураан гихчээр маш их өмчтэй байна. Энэ төрөмжт компани бол зүгээр яг үйл ажиллагаа явуулж байгаа институт болохоос биш яг өмчнө хөл зөндөөч одоо засгийн газрын тэдгээр байрч гэдэг юм уу те. Төрд бол ер нь бол бидний мэддэг болон ийлийн огт мэддэг өмч маш их байдаг юм байна. Тэгэхээр одоо яг бид нар жоохон оройтсон ч гэсэн энэ төр энэ одоо их олон өмчөөсөө салъя гэж санаачлаг гаргаж илээ л да. Одоо яах вэ гэл те. Чи одоо төр чи өөрөө банктаа байна те. Одоо юу одоо энэ чинь сүүлдээ хоол хийж зарж байна. Зах худлааны төвтэй байна. Танаас аялал одоо бүр цэрэг цагдаа говцыг хүртэл ингээ хийдэг юм аа. Ойдлын газартай. За аптектэй хүртэл ингээ байж байгаа те. За тэгсэн чинь за мэдээж одоо энэ олон төрийн эмчит компаниуд бол ашигтай гэсээ бүгд алдагдaltaй ажиллаж байгаа. Үр ашиггүй байна. Өөрөөр хэлэх юм бол нөгөө л Эрдэнэт одоо нөгөө Эрдэнэс 5 толгойд гэдэг юм нэг уул уурхай дагнасл нэг 3-аас 1 5 л одоо аж ахуйн нэгж нь бол ингээд нөгөө өдөр цэрээ яваадах шиг байна. Тэгсэн мөртлөө одоо энэ төрийн эмчит компаниудын захирлуудын цалин болон тий одоо тэдний нөгөө нэг энэ одоо ашигладаг энэ техник гэдэг юм одоо машин унаа юу ч байдгийн тий ажилтнуудын цалин үйлс одоо хангамж бараа материал явж өгч байна л да. Тэгэхээр эхний ээлжинд одоо бид нар ингээ эдрийг шууд татан буулгах хэрэгтэй юм уу? Эсвэл дахиад одоо хугацаа өгд үр ашиг нь одоо ингээ харъя үзье менежментийн одоо өөрчлөлт хийх юм уу? Яах ёстой юм бол? За би энэ дэр нэг юм хэлмээр байгаа. Одоо бид нар чинь 1990 онд те бид ардчилсан хувьсгал хийгээд тэгээд 91 онд анхныхаа үндсэн хуулийг батлахдаа өмчийн олон хэлбэрээр хүлээн зөвшөөрсөн. Бид нар бол ер нь бол эдийн засгийн чөлөөт харилцаа руу шилжнэ гэдэг энэ үндсэн хуулиндаа тунгалцсан байгаа. Бид нар ямар нэгэн байдлаар бол те энэ төрийн өмчийг бол дэмжихгүй гэдэг л юм тунгалцсан байгаа шүү дээ. А тэгээ 96 оноос хойш бол ялангуяа ардчилсан нам засаг барьснаас хойш энэ олон нөгөө ашиггүй ажиллаж байгаа төрийн эмчийн компанид хувьчилсан. Тэр маань маш зөв шийдвэр байсан. Ер нь бол 2000 он хүртэл бол ер нь бол манай эдийн засгийн энэ шийдвэрүүд бол ер нь маш зөв зүйтэй явж ирсэн. Зөв хөгжлийнхөө зөв голдролоор явж ирсэн гэж боддог. Яагаад тэгэхээр төр мөнгөгүй байсан учраас олон нөгөө ачаанасаа салаад тэрнийг дааж чадахгүй учраас хувийн хвшилтэй хариуцуулаад явж ирсэн. Тэгээ нөгөө хуучин бидний нөгөө нэг үр ашиггүй явж ирсэн олон үйлдвэрийн газрууд, үйлчлэгээнүүд бүгдээр ингээд хувьчлагдаад явсан зөв. Тэгээ эдийн засгийн нөгөө зөв реформ хийж чадсан байхгүй. Одоо гэтэл нөгөө төр мөнгөтэй болгоод ирэнгүүтээ одоо бүх асуудал болгоод нэг төрийн эмчийн компани юм эсвэл менежер томилоод эсвэл сайн хүн томилоод асуудлыг шийддэг гэдэг ийм мөрөө ингээд буцаж явах гэдэг байхгүй да. Одоо жишээлбэл төр орлох ёсгүй үйлчлэгээний салбар байна тий. Одоо буцаад нөгөө пенерийн лагеруудаа байгуулж эхэлсэн, аялал жуулчлалын кемп байгуулж юм те. Тэр байтугай одоо нөгөө төрийн үйлчлэгээний хоолны газрууд хүртэл бий болоод байгаа байхгүй. Тэгэхээр буцаад тэгээ нөгөө хувийн хвшлэн төрөө гуйдаг нөгөө тендер авахын тулд ингээд нэг юм буруу жившгэрүүл яваад байна л да. Тэгэхээр бид нар төрийн өмч хаана байх юм бэ гэдэгт яг нэг шийдвэрэл бид нар нөгөө огтлох газараа зогтоох хэрэгтэй байж байна. Тэгэхээр энэ мэдээч хэрэг төрийн оролцоо юун дээр байхаа гэхээр нөгөө шудар өрсөлдөөнийг хангах хамгийн гол нь нөгөө эдийн засгийн нөгөө суур үнийг те хит нөгөө өндөр өсгөөд алдчихгүй юу баг үнээр барих тийм боломжтой дид үтсийн салбарууд дээр төрийн өмч байх нь бол зөвөө тийм үү. Одоо жишээлбэл эрчим хүчний салбарт зөх хэмжээгээр төрийн оролцоотой байж ш тэр чинь хит өндөр өсөлтийг те инфляцийг алдчихгүй барьж байгаа те одоо нийтийн үйлчлэгээний одоо нөгөө дулаан одоо тэр нэг орон сууцны үйлчлэгэн дээр мэдээж хэрэг төрийн оролцоо бол байгаа л баг. Яг ч тоо найзуудаа. Яг хувийн хвшил хийж чадж байгаа тэр бизнесийн салбарт төр оролцож бизнес хийж гэнэ гэдэг нэг асуудал байгаа. А нөгөө талд нь
үр ашиггүй бас тийм хөрөнгүүд байгаа энэ төрд маш их. Тэр үр ашиггүй бусад хөрөнгө ямар үндсээр бий болсон байвал энэ төрийн оролцоо бүтэц оронтойг ингээд тэлж томруулах тусам одоо ингээд тийм том офсууд гарч ирсэн. Одоо тэрний ашиглалтын зардал энэ төр нь бол төсөвт маш том одоо ачаал өгчөд байгаа байхгүй юу. Хуучин нэг аймгийн төв нэг юм 3 байранд л багтдаг байсан төр захиргааны байгууллагууд нь одоо бүх агентлагууд 2-3 4 давхар юм тустай юм одоо том ордонтой болцсон. Тэгээ тэр үнэхээр тэр ингээд нөгөө иргэд буцалсан иргэдэд төрийн үйлчлэгийг ингээд хүргэсэн тийм одоо супер агентлаг байна гэд очихлоор бас байхгүй. Тэгээ тэр тийм том байртай болсон юм чи тэрний одоо тэр ашиглалтын зардал нөгөөрөө төсөөсөө хойшлохлоор одоо татвар төлөгч нартаар ингээд ачаал ирчээд тэгэд эдрийг яаж тэжээх үү гэдэг нь өөрөө маш том асуудал болчиход байгаа байхгүй. Нөгөө хувийн хөвшилд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бизнесүүд нь хувийн хөвшлийнхаа хөгжлийг бас хаачаад байгаа байхгүй. Ийм л асуудалтай болж байна. Тэгээ нөгөө төрийн хэмжээ тэр данхар үсээ өөргөө оршин тогтнохын тулд те дахиад журам гаргадаг. Журмынхаа дагуу төлбөр авдаг. Тэгээ хүмүүсээс иргэдээс болон хувийн хвшлээс хураамж авдаг энэ тогтолцоо бас яваад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө давхар тийм нөгөө зардалтай. За энэ яагаад ирнэ юм гээд байгаа гэхээр нэгдүгээр их хурлд орж иж, хоёрдугаар ерөөс бид нар бол Монгол улс бол хулгай дээрэн гэдэг хоёр юмд бол дээрлэхүүлж үүслээ шүү дээ. Одоо маш их хэмжээний нүүрсний мөнгө орж ирэлээдэг атомны ханжгаа дэшилдэггүй аж ахуйн нэгжүүд нөөдө босдгоо тэгсэн мөртлөө мөнгөн хайцсан хэрэг их мөнгө орж иж байгаа нэртэй ихэнх нь хулгайлаад ганцхан тоо хэлчихье. Зөвхөн одоо төрийн өмчээр худалдаж авж байгаа мөнгөний худалдаа авалт хийж байгаа тендер гэсэн үг л дээ. Тендерт зөвхөн төрийн өмчийн компаниуд 10 их 80 төгрөг гаргасан шүү дээ. Тэгэхээр одоо баахан төрийн өмчийн компаниуд дэг одоо очиж тэднээс нэг хэдэн төгрөгийн ажил авах гэж царай алдсан нэг юм л болсон. Өнгөрсөн 7 хоногт Увс аймгийн төв дээр шинэ улаан гоом гэвсэн үү те. Ийм зах худалдааны төв шатсан. За тэгсэн чинь энэ нь шүү дээ те төр өмч юм билээ. Өөрөөр хэлэх юм бол Монголын төр 21 аймагт 10 гаруй ийм зах худалдааны төвтэй юм бил. Нэг нь энэ санаж байгаа бол яг энэ өнгөрдөг өвлөлөө хавраас хөвсгөлийн төв дээр мөрөн дээр бас нэг худалдааны төв шатсан. Тэгээ яг хаасан чинь энэ хоёр яг адилхан юм байлаа. Гадна талын яг энэ ашигласан материал ерөнхий зураг эскиз дээр яг адилхан юм билээ. Өөрөөр хэлэх юм бол яг нэг зургаар ингээд 10 хэдэн аймагт ингээд худалдааны төв төр бариад тэгээ түрээсэлдэг юм уу яадаг юм те. За тэгээд төр их өмчтэй байхын асуудал энэ л байна л та. Тэгээд би одоо энэс яг асуух удаага нэг би урт ярьж байгаа уучлаарай. Энэ зах худалдааны төв шатсны дараа түрээслэгч нартай нь орон нутгийн хөтөлбөр уулзсан. Та нар битгий санаа зовоо. Энэ улсын өмч учраас тааны хохирол удахгүй барагдана. Өөрөөр хэлбэл дахиад гоё шинэ худалдааны төв байрчин. Та нар ямар бараа бүтээгдэхүүн одоо тэнд галд алдсан те. Бүгдийн татвар төлөгчдийн мөнгөөр ингээд өргөл өгнө гэсэн. За эндээс эхлэе. Одоо хэдүүд ярих дэжж ярихгүй бол тэ нэг бүх сэдвийг мэддэг хүн чинь нэг дандаа ярих гэдэг төвхтэй байт юм аа. За тэгээд энэ төр өмчтэй байх ёстой юу гэдээ асууж штэ. Яг ёстой үгүй гэсэн тийм онол ус байхгүй штэ. Төр өмчт одоо байна. Тэ одоо ганц Монголын тухай дэлхий ингээд ярихаар чинь өндөр хөгжилтэй бүх орнууд чинь төр нь өмчтэй байна штэ. Тэ одоо стратегийн салбарууд, аюулгүй байдлын бүх салбарууд чинь бүх төрийн өмч байж штэ. Одоо энэ манайх чинь ингээд заавал юм туйлшрах гад нэг туйл гарах гад нэг бол төр өмчгүй бай гэгээд неолиберал хонд руугаа яваад нэг бол бүгдээрээ төр өмчтэй бай гэ тэ зүүн тал руугаа сошиал тал руугаа явах гэдэг тэ. Тэгэхээр эд неолиберализм хөгжиж явах үед 20 дугаар зуунд одоо би одоо Thatcherism гэж яриул тэ 100 гаруй төрийн компани хөвчилж ялаа шүү дээ. British Airways-ийг тэ одоо British Gas гэл одоо Оросоор бол Газпром байхгүй, Хятадаар бол Sinopec байхгүй том тий газрын компани хөвчилж илээсэн. Тэгэхээр энэ өндөр хөгжилтэй орнуудад бол төрийн өмч байгаа. Гэхдээ төрийн өмч байлаа гэд бүгд муудсан бас байхгүй. Зүгээр энэ юун дээр кейстэй би ярихад бол жижиг дунд бизнес гэдэг эсмий гэдэг байгаа байхгүй. Энэ чинь онлоор эдийн засгийн чинь 70-80% бүрдүүлдэг салбарчууд эсмийн өөрөө тий жижиг дунд бизнес. Жижиг дунд бизнес руу төр бол ороод тах нэг зохимжтой биш. Ер нь бол өндөр хөгжилтэй орнуудад энэ бол ордоггүй, бодлогоор бол ер нь ордоггүй шүү дээ. Манайд бол одоо ингээд манай нийслэл чинь ингээд нэг 8 өрөөтэй зочид буудлын тэр булаацалтж шүү дээ. Би одоо менежментийн хиймээр байна.
Бүр буудалтай юм байлээ шүү дээ. Өргөө зочд буудлага гарч ирлээ шүү дээ. Тэгээ тэр чинь булаацалтаад шүү дээ. Тэр чинь би хийгээд булаацалтаад шүү дээ. Нэгдүгээр. За тэгээд энэ манай нийслэлд чинь бас ийм худалдааны төв подобны слууш зөндөө байгаа. Ингээл одоо нэг автовокзал нэртэй худалдааны төв шинэ барьцдаг. А тэгээд яг эзэн хийм бэхэр нөгөө төрийн өмчтөл байгаа гэдэг. Тэгээд төрийн өмчт үйлдвэрийн газрууд гэдэг нэг баахан юмнууд байдаг. Тэгээд энэ чинь дандаа сегментив жижиг дунд бизнес байхгүй. Тэгээд чинь нөгөө ажлын байрыг гол бий болгодог, татвар гол төлдөг, татварын гол бааз бүрдүүлдэг сегмент байхгүй. А тэгээд энэ дээр чинь шинэ гэрэл төрөө хэллээ л да нөгөө хувийн хөвшил хийчих, бүтээчих, нөгөө ажлын байр нь бий болж эдийн засгийн эргэлт те одоо нормалны эргэлт бий болж байхын салбар руу төр өөрөө орчхоор яадаг вэ гэхээр нөгөө хувийн хөвшилтэй дарамт болж үзүүлж эхэлдэг те. Ийм л жишээ нэ. Тийм учраас хоёрдугаар зөвхөн манай нам тэгээд нам чинь намаараа дамжуулаад төр бүтээдэг те. Нам төртөө ийм төвчин нөгөө голцоо хариуцлагагүй этгээдүүд төрийн одоо бүхэл бизнес бүхэл салбарт шургалцдаг учраас одоо энэ мэт ийм хариуцлагагүй те олонний өмч хөрөнгө сүйтгэсэн төрийн өмч сүйтгэсэн ийм асуудал зөндөө гарч шít. Тийм учраас би бол энэ жижиг дунд бизнесийн секшнаас бол төр бол одоо бүрэн савраа татах хэрэгтэй л гэж бодож явдаг юм шүү дээ. Яг мөрөнгийн нөгөө мөрөн худалдааны төв дээр гарсан кейс дээр яасан мэглэр шууд татвар төлөгчдийн мөнгөөс хохирлын төлөвлөхөөр засгийн газар шийдвэр гарчиж байгаа. Энэ ингэ шатсан. Тэгэнгүүт эн чинь юу болж ийн гэхэлэр тэгэд энэ байшин нөгөө хүлээж авч мавсан. Нөгөө галын дүнэлт гаргасан нөгөө хүмүүс хариуцлага өгөхгүй юм. Нөгөө энэ операшныг хийгээ явжсэн. Нөгөө тухайн үед мөрөнгийнхаа ярьжсэн. Ингээл засаг солигдохлоор энэ нэг худалдааны төвийн дарга солигдоод идэг байсан гэл нэг их ч уйлал ярьж илдэг шүү дээ. Тэгээд тэр нөгөө хариуцаа явжсэн нөгөө дарга нар одоо өмчтэй болохоор айгуу сайхан болчдөг. А яг ингээд гал гараад ингээд асуудал үүсээд хариуцлага тооцоглохлоор бүгдээр байхгүй л татвар төлөгчдөг. Энд ямар ч хамаагүй би яагаад энэ юмны мөнгийг төлж байгаа. Тэгээ эн чинь орон нутгийн өмчт. Тэгээ тэр орон нутгийн тэгвэл өөрөө өөрөөсөө гаргалдаг. Яагаад засгийн газар гаргуулдаг? Татвар төлөгч. Тий? Яагаад бусад аймгийн хүмүүсээс энэ мөнгөө гаргуулж аваад байгаа. Тэгээ би бол зүгээр цаанаа хардж байгаа. Ингэж мөнгө гусаад байна. Энд чинь одоо ингээ баг ийм тренд маягийн болчихлоо шүү дээ. Ингээл нэг байшин шатдаг тэнгүүт нь энэ байшингаас хэд дахих мөнгөийг татвар төлөгчдийн мөнгөөр авдаг. Энэ цаана гэмт хэргийн шин чанартай байх магадлал айгүй өндөр байна. Энэ челленж үүж болох уу? Одоо жишээлбэл энд хідэн бараа бүтээгдэхүүн байсан гэдгийг яаж баримтуулж мэдэхгүй байхгүй юм чинь. Нэг нөхөр минийх 10 сая байсан 20 байсан гэл ингээд бүгд ингээд сүүлдээ энэ байшингаа шатаацсан баг бизнес хийснээсээ илүү ашигтай болоод иж бах магадлалтай. Яагаад гэвэл энэний хариуцлагыг хинч хүлээдгүй татвар төлөгчдөг хүмүүс рүү явчихж байгаа. Одоо тэгээд дараа нь дахиад өөр төрийн өмчийн юм гараад дахиад татвар төлөгчдийн мөнгөөр гаргуулах юм уу? Тэр нөгөө увс анхаа чинь дунд нь суудсан орилоод л шүү дээ. Бараг л татвар төлөгчдийн мөнгөөр гаргуулах хэрэгтэй. Дон ворил гэдэг лээ. Хань хүүе тэр яагаад энэ газрыг ажилуулж байгаа операшн хийж байгаа хүмүүс яагаад хариуцлага өгөхгүй байгаа юм бэ? Нөгөө үйл ажиллагаа явуулжсэн тэр одоо ажлын байрыг нэгдүгээр шийдмээр байна. Хоёрдугаарт яг тэр хууль дүрмийнхэн дагууд одоо тэр шалгалт шүйлгээр нь уруулад бас тэр тодорхой хэмжээнд тохирлын барагдуулах байх. Яагаад гэвэл төрийн өмчт компани орон нутгийн тооцоод газар байсан шүү дээ. Би хувьдаа бол тэгж бодож байна. Гуравдугаарт бол тэгээд ер нь эн чинь нэг хүний цааталт дор хаяжл 3 хүн. Төрнөөс дээш 6 дулаанч хүн байгаа. Тэгээ бүтэн одоо би бол эгчнүүд 25 жил захтар зогссон. Тэгээд 25 жилийн хөдөлмөр 2 цагч хөрөхгүйтэй нурна гэдэг чинь аимшигтэй үстэй. Тэглэг яах вэ? Хэцүү байна. Тэг чинь бас сайн ярьж чадахгүй нэ тулгамдад. Аймгийн намын орлогч дарга те татвар төлөгчтэй мөнгөний дураараа шийддэг хүн мөн үү? Тэ? Би бол тэрний гайхаад байгаа. Тэр намын дарганараа загна анхаа. Гэхдээ харин тэр нөгөө наад татвар төлөгчдийн мөнгөөс авах албан аюулгүй байдлыг хангаж чадаагүй тэр даргатай хариуцлага тооцох хэрэгтэй байхгүй да. Тийм үү? Одоо уг нь бол олон улсын жишгээрээ энэ худалдааны төвчин те за өмчийн ямар хэлбэрээс хамаарахгүйгээр хохирлыг бол даатгалаар төлөвлөдөг те одоо нэг жишг те дундын жишгэр байгаа шүү дээ. Тэгээд энэ зах худалдааны төвүүд нь бүгд тууцтай бил төлөөлөл үзүүлэн гişүүдтэй тэдний цар болгоо ингээд нэг 800 сая орчим төгрөгийн цалиа авдаг гэж байгаа. Хоёрдугаар нэг юм ярьсан. Энэ одоо сая хил амраа хэллээ шүү дээ. Гэм буруутай этгээдүүд нь бол тохирлыг төлж барагдуулах хэрэгтэй те. Гэтэл эрх бүхий байгууллага юу гэж хэлж байгаа гэхээр эхлээд татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг иргэдийн хохирлыг бизнес эрхлэлийн хохирлыг барагдуулна. Дараа нь шүүхээр гэм буруутай тогтоогдоод хувь хэмжээний тогтоох юм бол буруутай этгээдүүдээс нь тэр зардлыг харгуулна гэж байгаа юм л да. Наа чи биш шүү. Яг нөгөө галын манай нэг гал төмөртэй тэмцэл тэр хуулийн дээр ч байд юм билээ. Одоо гал унтраасын дараа
галын газрын дүгнэлт гаргаад буруутай итгэхэд галын газрын тогтоогоод нөгөө энэ дуулаханд явсан энэ зардлуудаа бас нэг хэмжилт юм байл. Тий бурхан юм. Тий. Яг хөө мэдээж хэрэг нөгөө гал унтраат гарсан зардлаа бол тэр нөгөө нэг хэмжилж авч байгаа. Хөрөнгийн хохирлыг бол мэдээж хэрэг одоо тий буруутай итгээд дараа нь шүүхээр шийдэгдээд төлөх бастай л баг л та. Муу амлаж байгаа юм шиг. Энэ 10 гаруй нөгөө төрийн мэдлэлтэйгээ завхалтаан төвч ингээл нэг хагас жилийн зайтай ингээд шатаад унах юм бол энэ чинь юу болж өрөх юм. Яг энэ чинь нөгөө жижиг бичил бизнес эрхэлж байгаа, худалдаа эрхэлж байгаа, үйлчлэгээ явуулж байгаа хүмүүсийн тэр гэр бүлүүдийн бас эрх ашиг бодосгол ёстой л доо. Одоо даатгалгүй нэг төсөр хайж болохгүй. Тийм учраас менежментийг төр явуулж байсан учраас тэр тодорхой хэмжээний компенсац үзүүлнэ гэдэг юм ярьж байгаа бах. Одоо Улаанбаатар хот чинь тэр жил алтчин худалдааны төв бас шатчихлаа шүү дээ. Тэгээд тий шатчихсан. Тэгээд тэн дээр чинь бас ингээд хэн одоо тэр нөхөн төлбөрийн асуудал хийгдэх вэ гэдэг. Ер нь манай энэ даатгалын систем хөгжихгүй байгаа, хөгжүүлдэггүй энэ хариуцлагагүй асуудлын гор ингэж гараад идэг шүү дээ. Тэр энэ дээр бол дээр доор анхаарал хэрэгтэй асуудал байхгүй. Хамгийн гол нь тэр үйл ажиллагаа явуулж исэн тэр дарга ийм өмчтөй байхаа шийдсэн бол тэрнийхээ хариуцлагыг бас хүлээдэг байх хэрэгтэй байхгүй. Би өмчтөй байна гэж шийдчихэд тэгэд өөрийнх нь шийдсэн шийдвэр нь фейлдэнгүүд би буруугүй гэдээ ингээ холцчихлохгүй. Тэр дарагтаа заавал хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ аймаг сая өнгөрдөг наадмаар 100 жилийн хийсэн л дээ. Тэгээд 100 жилийн ихтэй улсын төсөөс баггүй хэмжээний мөнгийг тэр завхуулж авч ийсэн тий. Тэгээд яагаад гэвэл тэр үеэр ингээд завхалтааны дөрвөн цахилгааны гэмтлийг одоо ч онцлоод ч идэм юм уу. Цацаж хэлвээгүй юм бол тий. Одоо тэгээд ингээд энэ аймаг одоо ингээд эхний ээлжинд татвар төлөгчдийн мөнгөөр хохирлоо барагдуулна гэж явна гэж хэлдэг бол энэ эргээд одоо мөрөөрөө бидний шиг ажил хөдөлмөр хийгээд одоо улстай татвар төлж байгаа бидний хувьд бол их тийм байж боломгүй юм болоод байна лээ. Тийм учраас би та дөрөв бас ямар бодолтой байгаа юм болоо гэж асуусан. Тийм. Захын төсвийг 2026 онд батлуулъя. Хохирлоо төрөөс бүрэн барагдуулъя. Бид эрх ашиг хамгаалмаар байна. Иргэдийн уралд гарсан төлөөлөгчид бидний асуудлыг сонсмоор байна. Шийдмээр байна. Нийт 300 төрөлчдийн асуудал биш ээ. Бидний гэр бүл хөрхөөхөд бас ажилчин гэдэг нийт 2000 хүн гаруй хүний асуудал бас хөндөгч байгаа шүү. За хоёрдугаарт яасаа найзуудаа энэ улс орн чинь бас тийм ч бас хүмүүс тэнэг биш байна. Өнгөрсөн 7 хоногт ерөнхийдөө зандагчдаар засгийн газрын хуралдааны үеэр энэ төрийн өмчт компаниудын үр ашиггүй байдлыг дасан зогсоох, шаардлагагүй заримыг нь татан буулгах. Тэр ч бодоход одоо яг энэ нөгөө аудитын дүгнэлтээр ингээд алдаа гаргасан нэр бүхий одоо яг энэ төрийн өмчт компаниудын захирал удирдлагуудыг халд солих ийм арга хэмжээ эхэлж байна л да. Одоо мятаас ахуулаад тэгээд энэ дээр үн таад ямар бодолтой. Би жоо оройтсон ч гэсэн ерөнхийдөө бас нэг юм зөв голдролгоо орж ийнудаа гэсэн бас нэг хонглын үзүүрт нэг жаахан ч гэсэн лаа асчуул гэж хараад. Энэ чинь энэ нам бол 10 дахь жилдээ бар одоо ирэх болж байгаа шүү дээ. Анхал одоо 16 онд ураг ялахтаа л ийм ярьж исэн байх. Одоо тэгэд хамгийн их ярьдаг байсан хүн сая намын дарга нь боллоо, улсын хурлын дарга боллоо. Бараг л одоо 10 жилийн өмнө төр бизнес тий хувийн хвшил бизнес хийж болж байгаа салбарт төр бизнес хийхийг хориглосон хууль гарганаа гэж амлаж ийснийх нь бараг 10 жилийн болох ч шиг байна. За одоо ерөнхий сайд ч гэсэн бас 100 хоногтой багтааж 20 одоо төрийн өмчийн компанийг одоо олон нийтийн болгоно гэж хэлээд одоо бараг 200 хоног гэж шүү дээ. Гэхдээ одоо нэг ч хөдлөөгүй байна. Ер нь бол их удаж байгаа, удаан байгаа асуудал байгаа. Одоо уг нь бол хамгийн үр дүнтэй ажиллаж байгаа хувийн хвшлийн тэр салбарт л энэ манай төрийн хэмжээ зэрэгцээ яваад байна шүү дээ. Одоо бүр яриа гарчаад байгаа шүү дээ. Зарим сайд бол ингээд нэг сайд чинь нэг 2 жилийн настай ирээд бодлого биш. Нөгөө төрийн өмчийн компани нэг захирал шиг л тэр яамдаар ажилладаг гэж байгаа байхгүй. Тэгжээтэл тэгээ нөгөө бүр иерхийн хугацаанд дуустдаг ч юм уу нөгөө засгийн солигддаг ч юм ингээ явчихдаг. Тэгэхээр бид нар энэ бизнесээс салахгүй бол тэр төрийн бодлого яг тэр салбарын бодлого гарахгүй болчихдоо шүү дээ. Нөгөө очихлоор ч яах нөгөө гоё сонгуульд ажилласан хүмүүсээ томилох хэдэн компани байж байна. Бас
зардлаа босгох боломж нь байж байгаа. Тэгэл тэрлүүл орчод байгаа байхгүй нөгөө бодлогын ажил хийх хэрэгтэй хүн чинь. SEO солих асуудал бол яг энгийн асуудал байхгүй. Сард хэдийг сольж болно. Үс захирлыг бол те ажиллаа хийсэн бол хийж чадчихвал хийлгээд бүр шагнах хэрэгтэй. Тэгээд хийж чадахгүй бол солих хэрэгтэй. Тэр SEO солих бол гүйц захирлыг солих бол маш энгийн үзэгдэл байхгүй юу? Энэ төрийн өмчт компаниуд дээр ямар асуудал вэ гэхээр энэ аудитын ерхий газар бол жил болгон аудит хийж байгаа шүү дээ. Гэхдээ ер нь бол сайн аудитууд гардаг шүү. Аудитын дүгнэлтүүдийг та нар яг ингээд тэрийг уншаад үзээд үзэх юм бол их сайн дүгнэлтүүд гардаг юм. Тэрийг даанч хавд ороод нуучдаг байхгүй. Яг. Тэр бол одоо улс төр ордог. Тэгэл нөгөө өөрсдийнхөө одоо булхаа элдэв юм илэрнэ гэж үздэг байх. Би бол тэгж хардж байна. Тийм учраас нуучдаг. Тэр аудитын дүгнэлтүүдийг бүгдийн сайхан паблик ил болгоод ингээд олон нийтэд яаж их юм бол илүү одоо хяналттай болно. Ер нь манд энэ хяналттай гэж байхгүй байгаа шүү. Тэгээс одоо бид түрүүсэн те 120 компаниас ч одоо магадгүй нэг 30-аас 40 нэхэр 30% байнга алдагдaltaй ажиллаж байгаа бол автоматически тэрийг бол татан буулгаад одоо нэгэнтээ алдагдaltaй ажиллаж байгаа бол төрч бай, хувийн хвшилж байгаа чинь зах зээлийнхаа коммершил зарчмаараа татан богдох хэрэгтэй гэхэл бол байлгаад байдаг те. Нөгөө л одоо намынхаа улс төрийнхөө хүмүүсийг байршуулж байдаг те. Тэгээд тэрнийх чинь бүх одоо төрийн өмчт компаниуд энэ одоо санхүүгийн салбарч бай, одоо үйлчлэгийн салбарч бай, бүх салбарын энэ төлөөлөлөөр төрсөн үйлд дандаа энэ одоо яамдуудын төрийн нэрийн бичгийн дарга нар те дарга сайд нар бүгдээр орцсон байж идэв шүү дээ. Ерөөсөө. Тэгээд энийг ер нь цогцоор өөрчлөх хэрэгтэй. Ер нь сайн орнуудын туршлагыг бас авч хэрэглэх хэрэгтэй л гэж бодож байна. Дөрөвдүгээр цахилгаан станц дээр одоо хэд хэдэн инженер нэрүүг хэрэглүүлж шалгаж байгаа. Авилгал авсан тогтоогдсон. Одоо энэ захирал нь өөрөө бас энэ асуулт орсон. Худалдаа авах ажиллагаанууд нь үр ашиггүй хэд өндөрнөр юм шахдаг. Энэ өөрөө эрчим хүчний салбарыг юм үр ашиггүй болгоод. Тэгээд чинь нүгэ ард түмэнд дөрүүлэх гээд технологийн бааны үн нэмнэ гэдэг. Тэгэхээр энэ хулгайгаа багасгах хэрэгтэй. Энэ учраас энэ 4-р цахилгаан станцын захирлыг хуулийн байгууллага шийдвэрлэв. Хулгайлаа өөрөө чинь дийлэнх хөв нугаа юм бол төрийн өмчийн компаниуд шүү. Тэнд бүх төрлийн хулгайлаа өөр байна. Шахаа байна, борлуулалт байна, гэрээнүүд байна. Эний үр ашгийг сайжруулж эрхжил төсвийн орлогыг нэмэгдүүлэх юм баталгах хэрэгтэй. Тэгээд бүгдийн зохицлыг үр ашигтай болгоё. Нээлттэй тод байдлыг хангая. Олон нийтийн компани болгоё. За одоо ингээд нөгөө төр ямар салбар руу орох вэ гэдгээс ер нь бид нар ундраагаал ярих хэрэгтэй байна. Тийм үү? Одоо бид нар чинь те за төр нэгэ зарим нь бол хүмүүс төрөөс юм хүсээд байдаг. Энийг шийдэж өгөөч гэдэг юм. Одоо жишээлбэл одоо юу гэдэг чи юм утааны асуудлыг төр шийдэх ёстой л гэл нэг эсвэл годомжны нэг гэрэлтүүлийг төр шийдэх ёстой юм шиг яриад байдаг. За мэдээж зарим хэмжээгээр нийгмийн үйлчлэгийг бол төр хийх ёстой. Одоо нөгөө хүмүүсийн аж амьдралыг сайжруулах. Тэгэхээр тэр маань ямар компаниар дамжиж хийх вэ? Төрийн өмчийн компани байх юм уу эсвэл төр захиалаад хувийн компанид хариуцлага хийх юм. Ямар салбар байх юм бэ гэдгийг ярих хэрэгтэй. Тэгэхээр би бол ингэж бодож байна л да. Үйлчлэгээний салбар те ялангуяа энэ хувийн хвшил хийж болж байгаа юмд бол төр орц хэрэг байхгүй. Тэ мят жат бол бас хэцүү шттэ те. Тэрний оронд төр бол яг нөгөө дид үтцийн чиглэлийн те цөөр одоо хөгжлийн те нэг бусад салбаруудаа дэмждэг энэ салбарууд дээр төр бол алдагтай чамаагүй ажиллаж ивэл бас болж юм тийм үү. Тэгээд мэдээж хэрэг тэр компани алдагтай хийгээд байгаа тэр учир шалтгаануудыг тодорхойлоод аль болохоор л сайн менежер тавиал одоо гэд явуулах ёстой баг. Гэтэл төр бол уул уурхайтай оролцож байгаа нь эрчим хүчин дээр оролцож байгаа энэ мэдээлэл холбоо дээр оролцох бол бүр хэрэггүй юм байгаа байхгүй да тий. Одоо зарим нь бол одоо улсын төсвүүдээр хараарай. Аялал жуулчлалын кемп гэдэг мөнгө тавиад байгаа байхгүй да. Ахмадын сувилал гэдэг мөнгө тавиад байна тий. Тэр чинь зүгээр улс мөнгөө төлөөд хамаатуудаа квот өгөөд тэрнийхээ ингээд хувийн хвшлийн компаниудаар үйлчлүүлээд болоод байгаа шүү дээ. Гэтэл бид нар чинь нэг төрийн өмчийн бас нэг компани байгуулад хэдэн хүн суугаад тэр эрчист Монгол байна тий. Тэр чинь ямар ч хэрэггүй тэнгуүтээ ингээд нөгөө охин компаниудаас хувь аваад тэрийг ингээд нөгөө шимэгчил суудаг нэг том данхар бүтц бий болчиход байна шүү дээ. Төрөөс төсвөө салинждаггүй гэсэн мөртлөө бусад төрийн өмчийн компаниудын орлогоос нь хувь аваад сууж идэг байхгүй да. Энийг л болж байна. Зүгээр анзаарсан уу? Яг ингээд төрийн компаниуд одоо ингээд стратеги ингэж ярьж байгаа юмнууд ингээд төр аваад явж байгаа шүү дээ. Яг тэр газар болгон хомсдол үүссэн байгаа. Захилгаан дулааны хомсдол яагаад үүссэн? Энд чинь төрийн монополд байгаа учраас үүсэж байгаа шүү дээ. Өөр ямар ч юм байна. Ер нь монопол болохоор яадаг юм? Монопол ч өөрийгөө ямар ч өрсөлдөөн байхгүй учраас тэр чинь өсөж хөгждөггүй тий өөрийгөө
дэлгэрүүлэе гэж боддгоо. Дээрээс нь төрийн өмчтэй гоч тэнцэж битүү хулгай. Одоо та нар энэ станцууд дээр очиод үзээр ерөөс битүү хулгайдаа нүрэлсэн. Сая бид нар цахилгааны үнийг нэмлээ гэдэг. Тэгээд одоо дахиад алдагдaltaй болсон юм чи. Одоо эн чи яг нөгөө ёроолгүй савруу ингээл усыг байгаатай адилхан. Тэгээд бид нар яг энэ стратегийн салбараа аврах гээд байгаа мó алах гээд байгаа мó. Жишээлбэл дахиад нэг жишээ. Нүүрс бас хомсдол үүссэн. Өчигдөр манад дүү нүүрс авах гээд жоохон том байшинтай байхгүй. Нөгөө дэлгүүр ажилладаг том байшинтай. Тэгсэн чинь нөгөө том байшингийн нөгөө толооны нүүрсэнд хангадаг. Авилгал өгч нүүрс авлаа шүү дээ. Бүр жинхнээс шүү энэ бүр. Тэр мөнгө төлөөд авч болдгоо юм уу? Мөнгө төлөөд авах гэхээр өгөхгүй гэдэг байхгүй. Тэгээд хажуудлынхаа айлын нэг жоохон уудаг залуугаас нэг ихчдэг юм уу тий. Тэнчэнээс нэг. Тэгэнгүүтээ энэ нүүрсний юутай нэг хүнд эдэн төгрөг өгөө. Гэхдээ тэр нь мэдээж их мөнгө шүү дээ. Тэгээд 7 шуудаа нүүрс авч байгаа. Үгүй эн чи юу юм бэ? Эн чи стратеги муу юм уу? Тэгээд эн чи өнөөдөр юу үсчихэд байгаа? Хомсдол. Эн чи өөрөө эдийн засгийн өөрөө хамгийн энгийн хууль шүү дээ. Төр ямар нэгэн имийг ингээл барайл үнийн зохицуулах юм бол энэ ч хомсдол үүсдэг юм а гэдэг энэ ч зүгээр нэг хоёрдугаар курст үздэг л эдийн засгийн онол үздэг. Тэгэд энийг яагаад их сургуульд үзсэн мөртлөө амьдрал дээр хэрэгжихгүй гэж үзээд байгаа юм бэ? Тий? Тэгээ нөгөө дандаа алдагдал үйлдвэрлэх тий. Одоо яа нөгөө түлшин дээр ярихад тий. Одоо нэг тонн түлшийг тий сая 100 мянган төгрөгөөр одоо тий төрийн өмчийн компани хийж байгаа. Тэнгүүтээ буцаад хүмүүстэй зарахтаа болохоор 250 мянгаар зарж байгаа. Энд чи ягаад татвар төлөгчд те тэр чинь одоо 850 мянган төгрөгийн одоо алдагдал үүрэх хэвтэй. Төрийн өмчийн компани ажилласны төлөө тийм үү? Та нүүрсийн төлж үзсэн үү нэрээ? Нүүрсийн яг төлж үзсэн. Айгуу төлж. Ерөөсөө зүгээр юу вэ? Яг нүүрсээр хэлдэг шүү манайхаа. Би ч одоо нэлээд төллөө шүү дээ. Оргоор нүүрслээ. Зүгээр нүүрсээр нөгөө хуучин ч нэг ийм байсан шүү дээ. Тийм байхгүй. Өвчтөн байгаад инхлээр нэг хос 39 градустай тооцоо хийчихсэн. Одоо хос 39 градус хүрч хөдөрөх юм бол ерөнхийдөө орон сууцны дотор байгаа объектууд дотор байгаа дулааны температур 23 градусаар байхгүй болно л гэсэн үг. Ер нь манайх одоо 900 нодлонгийн оргил ачаал нэг 930-40 гал хүрсэн. За энэс дээш нэмнэ гэвэл захлагааны үйлдвэрлэлийг 20-30-40%-аар буурлна. Буулгаад 1000-аас дээш гарахгүй. 1350 бол угаасаа өрөхгүй. Оюутны засгийн газрын хамтарсан засгийн газрын үед нэг эрчим хүчний реформ гэдэг нэг тэргүүн шадар сайд одоо дор чанд тэргүүтэй за тэгээ манай цэнгүүн баха те гişүүн те тэр ингээд нэгэн PR хийгээд одоо реформ хийх гэж байна бид тэгээд одоо их дуурч гарч ирсэн. Тэгээд эрчим хүчний реформ гэдэг чинь бол шинжилэл те бүр цоошин хэлбэр дүрстэй болох бүтцийн өөрчлөлт гэж их том үг байхгүй юу? Уул утган те. Гэтэл бол реформ бол ингээ хийгдээгүй харамсалтай. Тэгээд түрүү энэ амраа хэлээд энэ одоо монополийн тухай асуудал ярьж байна бол үнэн. Тэгэхээр эрчим хүчний суур стратегийн салбар дээр зөвхөн заавал улсынх байна гэдэг гадаадын бас сайн жишээ одоо сайн жишээ бол байна. Заавал улсынх бол байдаггүй гэж те. Жишээлбэл Герман, Япон энэ төр бол Герман бол их холимог системтэй те. Европт бол холимог системтэй байгаа юм те. Тэгэхээр яг нь Франц бол бас арай өөр. Яг бас холимог гэж хэлж болохгүй. Франц бол ер нь бас монопол талтай. Тэгэхээр тэр сайн жишээнүүдийг бид нар авч ирэх хэрэгтэй. Манайд одоо энэ реформ хийн гिचээд юу ч хийдэггүй энэ асуудал дээр одоо сэргээгдэх эрчим хүчийг бол бүр одоо хяхан хавчдаг, хоригддаг, тэрүүгээр одоо мафи үүсчихсэн одоо цөөхөн газар зөвшөөрөл өгдөг. Хэний ч одоо ямар ч хүн зөвшөөрөл тэрийг авах одоо шинээр бүтээн байгуулалт их ямар ч боломж байдгүй юм билээ шүү дээ. Энэ бол бүр бодиттой үнэ. Тэгэхээр одоо нэг 100 мегаватт ч юм уу тий жижиг төсөл шүү дээ. Сэргээгдэх эрчим хүчний төсөл бариад явлаа гэхэд бол бид нар бол яа Монголд их боломжгүй байгаа байхгүй. Тэр чинь эрчим хүчний яам дээр чинь бүгдийг хатлаад бүгдийг дарамтлаад ингэчдэг. Тэгсэн хэрнээ тогны одоо эрчим хүчний одоо хомсдолтой байгаад байдаг. Тэгээ энэ болгоныг нөгөө реформ хийж өөрчлөнө гэсэн байхгүй өөрчлөөг. Одоо энэ засгийн газар бас одоо тодорхой хэмжээний юм хийх болов уу гэж. Хоёрдугаар нэг том юм юу гэхээр ашиг сонирхлын зөрчилтэй одоо энэ сайд нар их байна. За одоо тэрийг ярих чинь. За ярих уу. Тэр одоо арга болов уу. Төрөмчийн компаниуд, уулуурхайн компаниуд байгаа зөрчил дутагдлыг арилгаж шударга тогтоох чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Баялгийн хулгай олон хэлбэр төвлөрүүд шахаа бизнес хэлбэртэй болсон. Үүнийг дасан зогсоох, ил тод байдлыг бий болгох. Энэ ажлыг бүх шатанд эрчимжүүлэх шаардлагатай байна. Тухайлах юм бол одоо нүүрсний бүх гэрээнүүдийг ил тод болгооч гэж шаардж байгаа.
нийлт одоо байдал бол авилгатай тэмцэх чухал үндэслэл. За авилга албан тушаалын эмтэрэг үлдэж үндэслэгөө хөрөнгөсөн. Нийтийн өмчийг ашиглаж самжигдуулсан. За нийтийн албан тушаалтнуудын одоо сүлжээ байгуулсан. Томилгоо хийж одоо тийм танил талын нутаг усны шинж нартай бүлэглэл үүсгэсэн. Шинж тэмдгүү төрөмчийн компаниуд хавтгаарсныг анхаарч ингэж хамжигдуулсан нийтийн албан тушаалтнууд хариуцлага тооцно. Төрөмчийн компаниудын албан тушаалтнууд дээр үнэлгээ гаргах ёстой. Харилцаа хамгааллын төлөв ёстой. За энэ үндсэн дээр үнэлгээ өргөцсөн бол хууль бусаар олсон хөрөнгийг нь хураах шаардлагатай тохиолдолд хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтыг явуулах, дэмжлэг үзүүлэх. За хамтран ажиллах санал хүсэлтийг холбогдох мөрдөх байгууллагууд тухайлбал авилгатай тэмцэх газар улсын ерхий прокурорд гарах санал бэлтгэнэ. За далд эдийн засгийг бууруулж баялагын хулгай, нөөцийн хулгайтай тэмцэхэд хууль эрх зүйн салбарын бүх тогтолцоо, эдийн засгийн бүх салбар нэгжүүд хамтарсан бодлогын эрс шинжилт өөрчлөх хэрэгтэй. Их хуралд бас яг энэ төрийн өмчт энэ компанитай холбоотой асуудлаар ярьдаг хэдэн гишүүн байна. Одоо Лодо самбуу Лусан жамцтай. За тэгээд одоо Амгалан Баатар ч байдаг юм уу? Ер нь хүмүүс байна. Хувь зүйн сайд одоо болсон инхэрч нэг ярьдаг байсан шүү тий. Манай их хурлын дараагч нэг хэсэг ярьсан да. Надад санаж байгаа хаварчсан тий. Тэгээд энэ хэлж ин л та. Төр өөрөө өмчтэй байна гэдэг бол авилга хэл ахвал одоо гол энэ уул уурхай болчихж байгаа. За энэ хэний хэлж байгаа бол манай Лусан жамцч хэлж байгаа бол ингээд яг төрд олон жил ажилласан ахлаар ихнэр ингээд одоо ингээд өөрсдөө хамааралгүй этгээдүүдийг ингээд аваачаад ингээд тавьчихдаг. Зөвхөн гүйц захирлаас гадна өдөрлөг албан тушаалд ингээд тавьчихдаг юм байна л та. Тэгээ одоо та нар санаж байна өнгөрсөн 7 хоногт засгийн газрын 2 сайд хоорондоо муудалцж штэ. Тэ? Шадар сайд, уул уурхай сайд хоёр чинь чи өөрөө өмнө тэнд авиж 50% өстэй. Би мэдээж өндөр гээл тэ. Өөрөөр хэлэх юм бол нөгөө арайчууд тогтсон одоо зандан засгийн газар ч одоо эргээд бас нэг тооцоолгоод оруулж байгаа. Тэгэхээр энэ ашиг сонирхол буюу улс төрт одоо хамааралтай нөхдүүд чинь ингээд тоглоал байна л та. Уул нь бол засгийн газраас энэ дарга нарын цайланг одоо жоохон бууруулъя те төсвийг таниа л гэдэг. Тэгтэл чинь энэ чинь ингээд амар том ашиг сонирхол явж штэ. Яг уу найзуудаа. Та нар ингээд бодлоо. Төмөр замтай хүн замтай 90 сая болчих. Тий. Тэгснээр захиргааны стас барьж байгаа хүн эрчим хүчний сайд болчих. Үн чи ийм байж болохгүй шүү дээ. Чи ёс зүйн зөрчил үсттэй энэ ч одоо байж болохгүй. Дээрээс нь сая нөгөө юу гэдээ ирсэн чинь сошиалчлгээд ирсэн чинь одоо Монголд би аягүй сони юм үзлээ. Манайхан ч одоо 1 тэрбум мод зоо тэгэл амар лооц гэнэ. Тэгсэн чинь мод үржүүлэхэд тусгаж шүүл авчих шүү дээ. Тусгаж зөвхөн тусгаж шүүлтэй газар л мод үржүүлдэг юм. Чинд юу гэсэн ингээ мод үржүүлж чи бол тусгаж шүүлгүй хийсэн учраас чамайг шийтгэн гэдэг. Бүр шийтгэлтэй болсон баг. Тусгаж шүүлгүй шийдвэрлэнэ. Ерхэд чинь тэрбум мод зоо тудлаа юм уу? Үгүй энэ чи юу гэж юм бол мод үржүүлэхэд яагаад юу тусгаж шүүлэрхтэй. Яг энэтэй адилхан тусгаж зөвшөөрөл дагсан тийм нэг авилгын бизнес байгаа байхгүй да. Тийм л байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр одоо яг энэтэй адилхан ингээд ийм дандаа ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс очоод нөгөө хүмүүсээ тавьдаг. Одоо сая ингээд өнгөрсөн 7 хоногт Зандан шатар дараа ингээд хүн солино гэж. Sorry наа чи өөрчлөгдөхгүй. Энэ юу гэж харагдаж байна гэж зүгээр л оюун эрдэнэ хүмүүсийг аваад өөрийнхөө өмнөнийг тавих гэж харагдаж. Нөгөө ерөөсө төрийн компаниуд төр чи ингээд паразитуудаа явж суулгачихж байгаа. Тэгэл нөгөө паразитуудаа дамжуулаад нөгөө үхрээ ингээд сорж идэг ингээд нөгөө паразит. Тэгэд янз бүрийн хэрэг мэрэг үүрэх юм бол паразитууд үүрнэ. Нөгөө аваач тавьсан нөгөө нэг соргуулууд нь үүрнэ. Дараагаар л үүрэхгүй. Яг тэгвэл мэдхгүй өөр хүн яасан гэд. Тэгэхээр ерөөсөө энэ төрийн өмчийн компаниуд ерөөсөө юм. Хоёрдугаарт энэ Transparency International-ийн гаргасан нэг судалгаа байгаа. Энэ төрийн өмч, төрийн оролцоо, энэ төрийн төсөв авилгал хээл ахвал хоёр чинь шууд пропорционал хамааралтай байна гэсэн судалгаа 90 хэдэн оны судалгаа лээ. 2005 оны судалгаа байсан. Тэгэхээр чи яг манайх яг ерөөсөө төрийн өмчний ихсэл, төсвийн ихсэл гэсэн яг тэнцвүүхэн ингээ авилгал нэг өсөд яваад. Тэгээ яах ёстой юм бэ? Манайх нөгөө нэг одоо бид нар сүүлийн хэдэн жилийн ингээд эргээд бодглохоор улсын хурлаарч тэр чигтэлэг нүүрсний хулгай ярьдаг. Засгийн газар нь болохоор бас нэг юм нүүрсний компани төлөөлөө удирдах зөвлөл шиг тийм ээ бараг л 7 хоног болгоны засгийн хуралдаанаар л нэг төрийн өмчийн компани, нүүрсний компани асуудал ярьж идэг болчиход байгаа байхгүй юу? Гэтэл тэнд хувийн хвшил тэр нүүрсийг зараад худалдаалаад, олборлоод, үйлдвэр байгуулад хангалттай ажиллаж байна. Тэгтэл ягаад одоо тэр түлш рүү орохоос өмнө айгүй олон хувийн компани нөгөө шахмал түлш үйлдвэрлэдэг байсан шүү дээ. Угаасаа байсан. Гэтэл тэрний бүгдийг давхруулаад
төрийн ганцхан үйлдвэр үлдсэн. Тэгээ нөгөө тэр дампуурсан шүү дээ сая. тань байхгүй. Шатсан зүйл үү? Үгүй. Монопол байж байгаа дампуурч. Баруун 102 нөгөө түвшний үйлдвэр маань дампуурсан. Одоо зөвхөн хятадаас яаж байгаа? Түвш авч байгаа. Тэгээд хятадын түвш хөрөлцөхгүй болонгууд хуучин тэр нөгөө нэг шагнал түвш хийжсэнийхээ түүхэн эдийг шуудал зарж байгаа. Одоо тэгээд тэнд үлдсэн хэдэн хүн нь бол тэр хятадаас түвш авчрах. За тэгээд энэ түвшний хомсдол үүсвэл нөгөө өмнөх түвшнийхээ түүхэн эдийг савал зардаг ажлыг л хийж байгаа. 5-7 түвш компани маань бас яхан хэцүү болчиход байгаа. Тэгэхээр дампуурсан тий. Дампуурсан. Би болохоор нөгөө Эрдэс 5-7 шиг нүүрсийг яриад байгаа байхгүй юу? Одоо нөгөө нэг орон нутгийн манай хамгийн сайн хувьцаа нөсдөг байсан жижиг 5-7-ог нэг бет аваач тавиад нэг булааж авах гэж үзлээ штэ. Одоо тэгэнгүүт тэр бетээр ажиллаж исэн улсын хурлын гишүүн хүн нь одоо бас л нэгэн нэг улс төрийн дайралтанд ордог жишээ нь. Тэгэхээр амраа комедийн болохоор их гоё өнцгөрийг гаргаж хэлж шүү дээ. Монопол байсан мөртөөсөө дампуурчлаа гэдэг ойлголж байна те. Монопол те. Тэгээд дампуурсаа гэдэг чинь яг дөрөв алуутаа хэллээ шүү дээ. Нөгөө өөрийн гарч байгаа бүтээгдэхүүн өртгөнөөсөө 3 дахин хямдханаар нийлүүлж байгаасаа чинь дампуур хүнцэн болж шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо эдийн засгийн эрхчлөөний хуулигэд нэг хуулийн тухай учрал дарга яриад тах шиг байгаа. Тэ. Тэгээ би бол тэрийг дотроо яг нэг судлаа шүний хуваар их хардаад одоо ингээ ажиглаа суугаад байгаа. Тэгээ энэ жилдээ бид нар нэг 10 жилийн мөчлөгтэй ч юм уу ингээд нэг өршөөлийн хууль ч юм уу тэгээд тэрийг даримдуулаад нэг өмчлөн явах гад байдаг те. Тэгэхээр одоо энэ маань чухам ямархуу голдролоор яаж явах гэж юм бэ? Тэ одоо IPO хийх гэж байна уу те? Public offering хийх гэж байна. Олон нийтэд ингээд сайхан нээлттэй ингээд сайхан орчлох гэж байгаа юм уу? Эсвэл одоо нэр бүхий зөөн хүмүүс хувь таад авах гэж байна уу те? Өмчөвчлөх гэж байгаа бол. За жишээлбэл одоо түрүү Мят гэдэг нэр сонсогдоод та дурдлаа шүү дээ. Тэгээ энэ авиа компаниудтай яхад яг British Airways-ыг бол 80-аад он товшилж байсан. Гэхдээ бүх өндөр хөгжилтэй орнуудын жишээлбэл авиа компаниуд улсад байгаа шүү дээ. Тэгээд эндээс чинь ингээд үзэх юм бол бүр хувийн компаниудаас илүү менежменттэй сүүлийн бүх жилүүдэд хамгийн супер ашигтай явж байгаа улсын компани байна. Singapore Airlines тэ супер, Korean Airlines боломжийн тэ. Тэгэхээр ингээд яг улсын байхаар авиа компани одоо дампуурдаг шал худлаа байхгүй. Тэрний менежментийн асуудал байна. Тэрний ил тодын асуудал байна тэ. За яг үнэхээр одоо хөвчлөе. Үнэхээр одоо болохгүй байна гэвэл тэрийг IPO-го яг commercial одоо тэр онлоор нь тэ олон нийттэй шударгаар ил тодоор хүртээмжтэйгээр нээлттэйгээр ингэж явбал бас болж байна. Тэгэхгүй ингээд нэг хүмүүсийн анхаарлыг өөрдөж эргүүлж жагаад айгүй гоё хуулийн нэр хэлж жагаад тэгээд одоо нэг хэдэн компаниудыг татвараас одоо ингээд өршөөж байгаа нэрийн дор үгүй чинь хүчний байгууллагын удирдлагууд нээлттэй зарлаж байсан. 30 их найдын хулгай явсан шүү гэдэг. Дахиад тийм подобны юм явчих үе те. Тэгэхээр энэ болгон дээр бид нар бас өөр одоо сэхэтнүүд, судлаачид, улс төрчид бас дуурах байхаа гэж би бодож шүү. Төрийн өмчийн компани гэж. За одоо манай улсын энэ Монгол гэдэг айлын чинь төсөв баг 30 гаруй их найд байгаа. Тэдний чинь олж байгаа мөнгө нөөрэ баг 30-аад их найд болчиход байгаа байхгүй. Тэгээ одоо тэр бол жинхэнэ гарын салаагаар гоожиж байна. Тэгэхээр энэ төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг ер нь цаашдаа яавал зөв болох ямар засагч гарсан ер нь нэг энэ гарын салаагаар гоождог мөнгө төгрөгийг багасгах энэ чиглэл бас ажиллаж байна. Түрүү харуулсан Эрчист Монгол гэдэг баг 40 гаруй охин компани өөртөө нэгтгэсэн маш том нэгдэл байгаа. Захирал энэ хүн танаас санаж гинөө яг одоо жилийн үдэд ч тийм ордонд хэвлэхэнтэй уулзахдаа нөгөө энэ төрийн өмчт компани захирлуудын цалинг 3 сая болгоно гэсэн чинь тэгж болохгүй шүү. Тэгвэл жинхэнэ авилга хулгай нүүрлээ шүү те. Ёстой тэгж болдгоо шүү гэсэн. Тэгээд эрх бүхий одоо байгуулагч гэдэм үү улс төрчд одоо ингээд байр суурь шүмжилсэн. Юу яриад байгаа юм те. Одоо хайшаа ингээд цалингийн одоо ингээд нэг тодорхой заагаад төхөр ингээд авилга хулгай болно гэх юм. 3 сая төгрөг мөнгө биш юм уу гээл ингээд юм явж байгаа те. Тэгээ энэ хэвссэн ойлголт байна л да. Би төрийн компани захирал бол ингээд сард 20-30 сая төгрөгийн цалин аавна. Би одоо ланд 200-300 Lexus гэдэг үлээ. Би одоо машинтай те жолоочтой байж гэдэг юм уу. Нөгөө утас хоолны мөнгө нь ийм байна. Гадагшаа одоо ингэж явна гээл те. Энэ нэг л буруул яваад байна л да. Өөрөөр хэлэх юм бол бүхэл бүтэн 40 гаруй одоо энэ компанийг одоо удирдах байгаа хүн өөрөө ингэж ярихаар чинь энэ өөрөө эрүүл биш юм биш үү? Энэ одоо энэ загвар юу байхгүй да. Нөгөө Оросын албаны улс гэдэг загвар байхгүй да. За Оросын албаны улс чинь те одоо 90-ад онд явуулж исэн тэр нэг өмч хөвчлүүдээ бүгдийг буцаагаад одоо компаниудын төр аваад нэгтгээд том компани концерн нэгтгээд тэрний дээр нэгэн улс төрч тавьдаг. Яг энэ загварыг Монгол ингээд ашиглаж яваад байгаа байхгүй та. Тэгэхээр энэ загвар маань өөрөө те ерөөсөө шийдэл биш ээ.
Тэгэл ерөөсөө улс төрчид энэ бүх компаниудыг удирддаг. Тэр компанийн хөрөнгийг улс төрийн зорилгоор сонгуульд ашигладаг ийм л загварыг яваад байгаа байхгүй да. Тэгэхээр бид нар энэ бол ерөөсөө нөгөө асуудлын шийдэл биш. Бид нар олон улсын жишг юу вэ гэхээр одоо түрүүн барах үйлдэл зөв байхгүй. Бид нар нээлттэй компани байх хэрэгтэй. Тэр дотор нь ямар асуудал байгаа бүх асуудлуудыг компани хувь нийлүүлэгчид олон нийтэд хувьцаа эзэмшиж байгаа, бирж дээр хувьцаа эзэмшиж байгаа компаниуд бүгдээрээ мэддэг асуудлыг дотроо ил тод ярьдаг л энэ бижиж чинь зөв голдрол руу орно. Гэтэл улс төрчид дээрээс нь хин нэгнийг томлоод тэрний дахиад цаашаа задраад өөрхийн гар үлийг ингээд компаниуд дээр тавьдаг энэ асуудлыг бол ер нь өөрчлөх ёстой болж байна. Улс төрчид удирдах байгаа бол эн чинь менежмент байхгүй нэ л гэсэн үг шүү дээ. Тэгээ үнэхээр мэрэгжлийн одоо хамгийн сайн гүйцэтгэх захирал тэр яг шудраг өрсөлдөөний зарчмаар, бизнесийн зарчмаар тэнд сонгогдоод ажиллаж байгаа бол энэ цалин хангалттай. Ерөөс тийм л асуудал байгаа. Өнөөдөр болохоор ерөөсө тэр чигтээ улс төрийн томилгоо яваад байгаа байхгүй юу? Ялангуяа одоо сонгуульд өрсөлдөөд ялагдсан нөхөр очиж захирал болдог. Гэхдээ тэр чинь улс төрч юм уу? Үнэхээр тэр бизнесийн менежер юм уу? Ойлгомжгүй байхгүй юу? Одоо ингээд 10-20 сая төгрөгийн цалинг бууруулна гэж юм л та. Тэгэхээр нөгөө түрүүний тэр амар төвшин шиг одоо тэр нэг юм шиг том захирлан шүү дээ. Тэгвэл бид нар энийг хийгээ боллоо. Та нар өөрсдөө ийм баг цалингаар ажиллахгүй юм болоо тэ яг. Яг гоо ер нь яг би түрүүнд хэлсэн шүү дээ. Яг бизнесийн зарчмаар үнэхээр яг тэр бизнесийн байгууллага яаж явагдгийг тэр зарчмаар яваад гүйцэтгэх Монголч өөрөө бизнесийн зарчим биш байхгүй. Гүйцэтгэх захирал томилогдвол тэнд 3 сая ирэх нь ч очихгүй шүү дээ. Энэ яг нэг улс төр ярьсан учраас бид нар нэг basic одоо тэр бүр суур шалтгааны нэрмээр байгаа юм. Одоо маань ч төрийг удирдах байгаа хоёр том улс төрийн өвчин байна шүү. Монгол ардын нам, ардчилсан нам. Энэ хоёрын чинь үндсэн концепц нь нөгөө үзэл баримтанд солигдчиход байна шүү дээ. Ардчилсан нам маань нийгмийн тал руугаа юм яриад байдаг. Нөгөө татваргүй болгоё, хүчингү болгоё. Одоо энэ төрийн өмчт компаниудыг олон болгоё. Дарга нарыг одоо Б2 томлыг одоо ингээд олон яая гэдэг. Ардчилсан ардын нам нь бүр эсрэгээр неолиберал үзэл рүү бүр яваад бүгдийг хувьчлаа байхгүй болгоё. Дээрээс нь одоо эдийн засгийн либералчлалыг гэдэг. Энэ хоёр зүйл нэрээ солимоор явчих байгаа. Эсвэл одоо ингээд чинь харин тэгж байна шүү дээ. Тэгэхээр одоо эн чинь нөгөө үндсэн одоо бүр ингээд суур үндэс юм чи байхгүй биш болоод байгаа учраас одоо их хадаггүй жирийн хүнч ойлгохоргүй ингээд процессуд явж шүү дээ. Нэгэн зот ингээд хүүхэн солигдсон. Одоо мэдхгүй би энэ чинь улс төр судлаад өнгөний эдийн засаг санхүүж ингээд би өөрөө ойлгохоо байж эхэлж шүү дээ. Тэгэхээр одоо сонгуулийн өн бүгдээрээ л нөгөө данхар төрийг боли хувийн хвшлээ дэмжиж ярьсан шүү дээ. Популизмыг бол хэдүүлээ төр хойш нь тавьчих. А бодит юм яриад шүү дээ. Болж байгаа процесс ярихад ингэм ажиглаж байна. Тэгэхээр энэ дээр бол би юу гэж хэлэх гэж байна. Одоо үнэхээр одоо арчилсан намч энийг харах хэрэгтэй. Одоо бодлогын зөвлөл мөвлөө байгуулна гэж энэ ардын намч гэсэн харах хэрэгтэй. Бид нар ч одоо энэ өөр үзэл баримталтай үнэнч байх юм уу? Эсвэл одоо ингээд бүр хаа хамаагүй мэрээ явах юм уу гэдэг. Энэ рүүгээ гол явахгүй бол эн чинь төрийн ажил төртөл одоо ойлгомжгүй болгож байгаа юм. Гол үндсэн суур шалтгаанууд. Ялангуяа энэ 5 жилийн үндсэн чиглэл батлах төлөвлөгөөнд дотроо экспертүүдийг давсан мэдвэнхирлийг хиймээргүй байна. Энэ чинь өөрөө холион бантан утгаад байна л да. Тойрогтой гэдгийг ойлгож байгаа. Би ч гэсэн тойрогоо сонгогдсон гişүн. Гэхдээ бид нар 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө зөв батлаад зөв явж чадвал ядаж нэг юм дээр ч гэсэн үр дүн гаргаж чадвал энэ улс их орны хөгжилд хэрэгтэй болчихдог. Ард иргэд бүгдээрээ л ярьж шít. Хөгжүүлнэ гэхээс илүүтэй хулгаатайгаа тэмцвэл наад хөгжлийн чинь чиг горн бараг зөв болох гэдэг шүү гэж. Би ягаад төрийн өмчт компаниудтай холбоотой асуудлуудыг дурдаад байна гэхээр энэ зорилго үзүүлэлтийн тодорхой бус байдал өнөөдөр төрийн өмчт компаниуд дээр бүр замаа алдчихсан. Ямар ч ангилал байхгүй. Аль нь ашигын төлөө юм? Аль нь нийгмийн үйлчилгээний үзүүлэх компани. Тэгээ навилгын шин чанартай маш олон зүйлүүд төрийн өмчт компаниудаар гарч ирсэн. Засгийн газар дээр засгийн газрын хэрэглэх газараас хэн шалгалтын ажлын хэсэг гараад тодорхой хэмжээний дүгнэлтүүд гарцсан багш байна. Би бас Бямцог сайдаас тэр тодорхой материалуудыг өгөөж гэж хүслээ. Өнөөдөр төрийн өмчт компаниуд хөгжинө гэж ярихаас илүүтэй төрийн өмчт компаниудын хулгаатай тэмцэнэ гэдээ бараг 5 жилийн төлөвлөгөөнд дотроо оруулжуул нийцэх гэдэг шүү. Нэг үг хэлэхэд. Та дөрөв ингэж асуугаад байна л да. Одоо чинь тэр Эрчим Монголын 40 гаруй компани ядаж 20-ыг нь юм уу тийм үү? Хувийн хвшилт өгөөд нээлттэй хувьсгал компани болгоод дарга удирдлагуудаа ингээд нээлттэй сонгон шалруулалтаар тавьж болдгоо юм.
Нөгөө энэ ч олон жил яриад тэгээ хийхгүй шүү дээ. Тэр хийх эрх нь бид нар тэр 44 компанийн та нар ингээд яг жагсаалтаар ингээд задлаад үзээрэй. За юм. Юусе ямар ч хэрэгцээ шууд татан болгочиход болохоор юм ба. Цаасан дээр ямар ч ажилгүй нэг 10 хэдэн хүн нэг офис сууддаг нэг компаниуд зөндөө байгаа шүү. Ямар ч ажил байхгүй, хөрөнгө байхгүй. Зүгээр дунд нь нэг зуршлаа сууж идэг. Яг би бол зүгээр ингэж боддог. Энд чи ярьда манайхаа нэг имийг амар сайн ойлгомоор байна. Энэ төрийн өмчит компани гэдэг чинь нэг энэ зах зээлийн зарчмаас юм гаж үзэгдэл байхгүй. Одоо яг юутай адилхан бэ гэхээр төв банкны бодлогын хүнээс баг хүүтэй зээл гаргадаг штеп. Энд чи өөрөө гаж штеп. Одоо чи бусад улсууд ядчил төв банкныхаа бодлогын хүнээс баг хүүтэй зээл гаргадаг байхгүй. Гэтэл манад чи яг энтэй адилхан хүн биш штеп. Ийм нийтийн тэгээ төрийн мөртлөө компани гэдэг чинь юм гаж үзэгдэл байхгүй. Энд чи бүр ингэж хоорондоо таарахгүй хоёр үгийг авчид ингэж нийлүүлчихэж байгаа. Тэгэд ийм гаж юмнаас бид нар ийм гаж бус одоо тэгштгэлийн хариу хүсээд байгаа байхгүй. Тэр байтаа бас нэг гаж юм билгүй. Улсын төсөвт үйлдвэрийн газар гэдэг гаж юм байна. Төсөөс тэгээд сая нэг юу ярьлаа шүү дээ нөгөө үйлдвэрийн газар. Шийдэл маяг юм. За би бол том компаниудаа яг IPO хийчих болох байна. Одоо жишээлбэл жижиг юмнууд байна. Маш олон жижигхэн алдагдaltaй ажилтдаг. Хэдэн 10 жил алдагдaltaй ажилласан. Би бол тэрийг зүгээр дампууруулад тэгээд өмчийн зүгээр дуудлага худалдаанд оруулж байгаа. Тэр машины джипийн дуудлага худалдаанд оруулж тэрнийг юугийн дуудлага тэгэхгүй тэгэл тэр нэг имийг татвар төлөгчдийн мөнгөөр хэдэн 10 жил дижээгээл тэнцээ хардаа айгүй сонзоо миний бүр 2 3 мэддэг хүмүүс шүү дээ. Энэ амтан баг хурхаа зүү зарж үтсэн юм уу? Энэ ер нь нэг жоохон дунд сургуулийн жоохон маанагдуу хүүхэд бөхстолож явсаар гоод нэг компани захирлуулж байгаа. Тэгээ тэр хүн биш дээ. Хурхаа зүүц зарж үзээгүй бизнесийн талаар ямар ч мэдлэг байхгүй, математиктад сайн байгаагүй тэр нөхөр очоод зүгээр дарга долоодог, очоод мөнгө иддэг. Бүр улаан цай мэдэн зөө бүр улаан цай бүр мөнгө улаан нүд цагаан болцсон ингэ явж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь ихэнх нь мэдээж бүгд биш. Гэхдээ ихэнх гэдэг нь баг ойролцоогоор 90% дандаа тийм усан тэнэг нөхдүүд байдгийг шүү. Тэр дөрвийн өмчийн компани нөхдүүд чинь. Тэрийг аягүй сайн ойлгох. Жишээ нь одоо засгийн газрын автобазд баг 20 мянган машин байна гэж байгаа юм л та. 24 мянга. Одоо юу гэдэг засгийн газрын баш шүү. Машин биш. За яг уу төрийн үйлчлэгээ машинаар яах байгаа? Why? 24 мянга шүү. Ачи юм уу? Үгүй яах юм нүгүр? Төрийн бүх одоо үйлчлэгээнд гэсэн үг шүү. Одоо аймаг сум баг тий. Гэхдээ энэ их машин дээгнэр яах гэж байгаа? Хувийн хэмшил даатгаад тэд нар одоо сая хэлээд одоо нөглөө үлрэлсэн засмаас зам харгуугаа цэвэрлээд байж байгаа юм биш үү? Тэгвэл тэгэл Нямбаатар гараагаад тэр эмнэлгийн машин, галт төмрийн машин дээр бас бүгд ороод байлгүй дээ тий. Тэр айгүй цөөхөн шүү. За тэр 4 мянга гэж бодъё л доо. 20 мянган машин тийм одоо эмнэлэг дуудаж үзсэн мань машин хөрөхгүй байгаа үү? Тэр эмнэлгийн машин чи сум момон дээр нэг мөн пурган авчиад тавьчихсан. Тэгээд тэр нь хараг сумандаа ганц ч үлээ баг байхгүй зарим. Улаангойрны төмөр дээр чи ганц л галын машин харагдана л шүү дээ. Би бүр харсан уу? Нөгөө төрийн эмчийн компани захирлал харин ланд 300 унаад байгаа бах тий. Тэр сүүлд мөнхөртний ахын лайв дээр гарч ирсэн тэр нэг юу патрол тулцсан. Амар үнэтэй 400 саяын патролоор одоо яах гэж байгаа дэр ашигт малтан дээр хэрэглэх газар. Чи зүгээр ланд тал байхад бүр хангалттай үстэй. Сүүл сошиал дээр би нэг постсон. Юу гэхээр нөгөө 7-8 жилийн өмнө болсон үйл явдал та. Дундговын одоо аймгийн засаг дарга нэг номер нь. За иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга 2 те. 011-002 гэсэн 2 шинэ Land Cruiser авсан хоёлаа. Хосолж байгаа юм уу? Хосолж байгаа. Тэгээ дундгой Land тэр үед бол одоо Land 300 гэж гараагүй байсан. Хамгийн супер үнэтэй нь 200 байсан байна. Шинэ 200. Тэр ямар мөнгөөр авсан бэ гэхээр тухайн аймагт те жижиг дунд бизнес ер нь бизнесийн орчныг одоо дэмжих юм зориултаа нэг 700 сая төгрөг чөлөө те. Ингээд аймагт хуваарсан мөнгнөөс 2 дарга нь шинэ Land Cruiser аваад унчиж байгаа жишээ нэ. Тэгэхээр нөгөө бидний одоо нэгэнтээ яг төр ярьж байгаа учраас энэ бас энэ өвөрлөгөн энэ асуудлаар орчлоо шүү дээ. Төрийн өмчит компаниуд бас адилхан. Яагаад тэгэхээр энд бол би мөнхөд байхгүй. Энд бол нэг байгаад авж байгаа одоо нэг улс төрийн нөлөөллөөр жоохон байгаа үедээ бол одоо ингээд жоохон яагтх нэг иймэрхүү сэтгэлээр ханддаг. Тэрнээс нөгөө одоо юу яаж тэгэхээр одоо юу яаж тэгэхээр одоо те нөгөө commercial одоо бидний чинь нөгөө бизнесийн гол зарчим ашигтай байх одоо те зардлаа яаж танах одоо шинэ байдлын хүндэрсэн компанидар шинэ CEO томилогдоод хамгийн түрүү балансаа хараад одоо өр төлбөрийн асуудлыг яаж шийдэх вэ те одоо богино хугацаанд ямар өр төлбөр байна үр өшиггүй ашиггүй ямар активууд байна энийг яаж борлуулах яаж мөнгө хөргөнийхөө урсгалыг бий болгох вэ ямар ч CEO-гийн хамгийн анхан шатнд хийдэг юмнууд ч те энийг бол төрийн өмчит компани дээр бол ямар ч CEO очоод тэгж хийхгүй ягаад гэвэл нэгдүгээр чадвар нь хөрөхгүй тэр чинь түрүү энэ хэлээд нь штэ улс төрийн одоо ингээд жугмарны хүний туслах байсан хүн очиж гинэ хөрхий хоёрдугаар тэр нь бизнесийн одоо онл ойлгохгүй байна гуравдугаар тэр чинь нөгөө эх орон сэтгэл угаасаа байхгүй юм чинь тэгэл одоо ойлгомжтой нэг үрлэгэн байх идэж уух юм чинь
одоо ил тод ил цагаандаа гарч шүү. Тэгэхээр энийг бол засахын тулд мэдээж аягүй энгийн шүү дээ. Чи 10 жилийн хүүхдээс асуухад хэлэн дээ. Өөр ашиггүй бол бүгдийг татан болгочих те. Дээрээс нь жижиг зундын бизнесийн секшн руу бити ороо. Энийг бол бүгдэнд нь одоо ингээд хувийн хвшилтэй боломжийг олгочихоо гэхэд энэ мундаг усад хэлээд шүү дээ. Одоо ингээд авилгал ерөнхийдөө ингээд авилгалтай тэмцэж чинь гэдэг энэ чинь дандаа үр дагавартай тэмцээд байгаа байхгүй. Бизнесүүд юмаа шийдэхгүй дарга юмаа шийдэж байгаа нөхцөл тэнд бол үргэлж авилга. Тэгэхээр төрийн өмчийн оролцоотой компаниудыг л хөгжлөх хэрэгтэй байхгүй. Эрдэнэс тавталгаа ингээд 1 номерын 1 2 номерын татвар төлөх гэж байхгүй Монголын. Оюутлага 3 номерын татвар төлөх гэж байхгүй. Оюутлага дээр бол ямар ч асуудал байхгүй. Яг тэгвэл тэр хөрөнгөний бирж дээр хувьцаанд зарагддаг маш өндөр менежменттэй хувийн компани байхгүй нийлдэлтэй. Гэтэл Эрдэнэс тавталгаа 100% төрийн тэгээ бет тавигдсан. Эрдэнэт 100% төрийн дээр нь онцгой хөдөлгөөн тогтсон. Дотор нь юу болж байгааг хүмүүс мэдэх боломж авахгүй. Тэгэд ийм нөхцөл байдлын донд тэн дээр бол маш их хэмжээний одоо авилгал хийл ахвал үүсэх одоо moral hazard гэж ярддаг. Тийм боломж айгүй их байдаг байхгүй. Хөрөнгөний биржээр дамжуулаад нийтийн компани болохгүй болвол тэн дээр авилгал үүсэх нөхцөл байдал үргэлж байна. Эрдэнэс Монголын одоо энэ захирал одоо баг төв банкны захирал болж байгаа шүү дээ. Энэ хүн ч одоо 30 сая авдаг байж одоо тэгээд энэ 4.5 сая буюу баг нийт авдаг гэсэн цалингийн 20% ч хүрэхгүй юм цалин л одоо авдаг болж байгаа л гэж захтай надад их худал сонсогдоод байгаа юм да. Яг нь тавг сүрэн болвол тийм тавг сүрэн юм цаадаа маасаа сонсоод байгаа юм да. Тийм муу хүн гэж хэлэхэд хаашаа юм. Гэхдээ миний сонсгаар бид чинь банкны секторт ажиллаж байсан мэдэж шүү дээ. Монгол банк бол тэр багантай жижигхэн байшиндаа байсан. Олон жил болсон. Гэхдээ тэрээс хойш Монгол банкны хийдэг ажлын функц бол хэдэн харав тагж нэмэгдээгүй. Одоо та нар Монгол банкны барилгыг үзээрэй. Хойшоогоо хууль зүйн яам, ийшээгээ хуучин бараг голомтын дээр хуучин энэ зүү хойтлынхын төв корпус тэгээд хойдталтаа дахиад зүү урталтаа асар том байшин барьсан. Бүр том таавар барьсан. Тэрний орон одоо тоо ажилтан ажиллахсад хангамжуулалт хэдэн 10 нэмэгдсэн. Алцны фонд нь бас тэгж томорсон. Тэгтэл харин хэлэх гээд байгаа эдийн засгч гэсэн ойлгож ш. Тэгэхээр тэдний хийдэг ажлын функц бол тий. Жил дээр тусан буурж байгаа ш. Алц ушаахгүй ш. Тий. Мөнгөний одоо тий ханшаа барьж явах хэвээр тэд чинь ингээд бодлого гаргах хэвээр нөө хүү бодлого хүү модлого болсоо байгуулах ш. Тэгтэл ингээд тэр хавар эзэлсэн байж та одоо тий. Тэр Монгол банкнд эзэлсэн бүх барилга байгууламж авсан. Дээрээс шиндээд аюух барьсан. Ийм их үрлэгэн байдлыг л одоо төрчин өөрөө бий болгоод байгаа байхгүй тий. Тэгэхээр энийг л болио л гэдэг юм яриад шүү дээ. Яг ингээд төр маш их юм л оролцоод ирэхлээрээ үндсэн үйл ажиллагаагаа муу хийдэг болчиход байгаа байхгүй. Яг бол тэр нь шийдэж яхах хэцүү юм байна л дээ. Боловсролын чанарыг сайжруулах бол бас хэцүү ажил. Эрүүл мэндийн чанар үйлчлэгийг сайжруулах хэцүү ажил. Энэ гэмт хэргийн гаргалтыг бууруулах, иргэдэг аюулгүй тайван амьдруулна гэдэг чинь хэцүү ажил байхгүй юу. Тэгэнгүүт энэ ажлуудаа орхичоод өөр юм олоод өөртөө хамаагүй юм олоод дөрөв намраа хэлсэн тий. Тэр нэг 100 мянган мод ингээд үржүүлээд зарахад их заавал зөвшөөрөлтөө болгох гээд тэрийг хариуцсан мэрэгжилтэнгүүд гаргаад за эсвэл энд ингээд болж исэн түвшний салбар руу дахиж оронгуудаа бүх тэр жижиг дунд бизнес шахмал төв шийжсэн компаниудыг шахаж гарангуудаа өөрсдөө нэг том бүтлгүй үйлдвэр байгуулад тэрүүгээрээ ингээд нэг ажил хийж гин гэж харагдах гал яваад байгаа нь өөрсдөд нь нэг юм амархан байгаа байхгүй юу. Тэгээд эн чинь өөрөө ирэхгүй ингээд төрийг одоо маш том бүтэц оролцоо орон тоотоо маш их тийм хүмүл хөрөнгөтэй болгочлаа шүү дээ. Одоо би нэг хороонд одоо манайх ч орон сууцны хороолол шүү дээ. 20 жилийн өмнө намайг анх тэнд байр авахад манай нөгөө хороо чинь нэг 3 өрөө байранд байсан шүү дээ. Одоо 3 давхар барилгатай байгаа байхгүй юу. Манай хорооны оршин суугчид нэмэгдээгүй тийм олон орон сууц баригдаагүй. Гэхдээ манай хорооны нэг байр нь томроод хорооноос нэг хороонд ажиллаж байгаа төрийн албаагчдын тоон ингээд 20 жилийн өмнөдөө харьцуулахад ингээд хэд дахин ч олон болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр яг иймэрхүү маягийн юм л ингээд явсаар байгаад одоо яг өнөөдөр ингээд бид нар энийг ярихад аваачаад байгаа байхгүй юу. Зөвхөн бизнесээс гадна биш төрийн оролцоотой бизнесээс гадна төрийн үйлчлэгээ чи өөрөө ийм болчиход байна шүү дээ. Тэгээ бүр үндсэн хуулийн дээр байхгүй хэсгийн ахлагч гэдэг одоо нэг 2000 хүн гаргацсан. Одоо нөгөө бизнесийнхний цалингаараа одоо цалингаас 10% төлж тий. Ялсан нами хөлт юм да. Ингээд одоо энийг л бид нар багасгахгүй болвол одоо төр үнэхээр саяны намархуугийн хэлсэн тэр жижиг дундын салбараас бүр одоо ингээд
гармаар байна. Тэр эмээсанга болимоор байна. Манай хаан улд өөрх чинь захтаа шүү дээ. Тэр захаа одоо ингээд зармаар байна. Юм завхарсан юм би. Тий. За ингээд юмнаас гарна. Одоо тэр нийтийн тээврийн үйлчлэгээ гэж бүр нэг завхарсан үйлчлэгээ байна. Одоо тэр зүгээр картын хүртэл зардаг компани байна шүү дээ. Хийдэг, борлуулдаг. За одоо яа хэдүүлээ хангалттай нөгөө нэг бодит байдлыг олон талаас нь ярьлаа. Одоо хэдүүлээ яа санал дүгнэлттэй гарц гаргалгаа байгаа мó гэдэг яри те. За одоо сая та нар мэдчихэж байгаа сонгуулийн үр дүнд энэ намууд чи хоорондоо ивсээд тэгээд нөгөө нэг энэ албан тушаалд хувааж авахын тулд гой нэршилтэй алиа хошин юмуд ажлын байр гарлаа шүү дээ. Чанарын менежер, бүтээмжийн менежер ч гэж ах шиг те. Тэгээ одоо нөгөө төрд чи одоо нэг хөдөлдөг болон хөдөлдөг маш болон хөрөнгө байна л та. Тэгээ одоо энэ чи яг яах юм? Болдог бол одоо ингээд дуудлага улдаанд оруулъя те. Ямар сандаа одоо X ерөнхийлөгч чинь өргөө зочдвол миний ихээ Нямбатара чи яагаад амжихгүй шүүгээл зогсож чинь те. Гэтэл би ч одоо манай төрч чинь те манай хот чинь одоо зочдбуудл ажиллуулж би одоо сайл мэдэж штэ те. Тэгэхээр одоо гарц гаргалгаа хэлээ. Яах ёстой юм бэ? Энэ өөрийг нь даахгүй байгаа өмч хөрөнгөөс нь яаж салгах юм бэ? Яаж хувь шилжүүлэх юм бэ? Нэг, хоёрдугаар яагаад түр маань өөрөө хувийн хвшил аж ахуйн нэгжүүдэд ингээд өрсөлдөөд ингээд үзэлцээд байна те. Ингээд дарж аваад байна те. Одоо ингээд төр энэ хувийн хвшлийг харахад надад хэцүү харагдчих. Одоо нөгөө Японч нэг баавгаа хагнаж байгаа ш нөгөө баавгааны дайралт их болцсон. Тэгээ одоо хүн баавгаа хоёрын хоорондох тулаан тэнд яг болж байна л та. Тэгээ одоо би Монголын төрийг харахаар тэр Японы тэр Хоккайдогийн баавгаа санаанд ороод байгаа. Нэг муу тосгоныг ороод боснуулж байна л та. Яах вэ? Гарц гаргалгаа. Бүтээмжийн менежер уулын санаа нуугны хөрөх нөгөө хяналт гэдэг юм чинь бүх юм дээр байж ашигтай явдаг. Тэгээд тэр хяналтыг бий болгох гэсэн оролдлого юм шиг байгаа юм. Өөр ерөнхий агуулга нь бас буруу биш шүү. Хянах гэдэг шүү. Тэр гэдэг чинь бас нэг бүтээмжээ сайжруулах гэдэг үзээд нэг хүн авиш. Гэтэл тэр байгууллагын тэр productivity буюу бүтээмжтэй ашигтай тэр ажиллагааг чинь SEO харьцдаг байхгүй. Тэр яагаад тэр хүн SEO чинь хөрс захирал чинь 10-20 сая төгрөгийн салиа авч байна. Тэр байгууллагын тий ашигтай байдлыг одоо ашиггүй болвол тэгээд тэр чинь тэгэл байхгүй. Ухаангүй дарга дээр нэг бүтээмжийн сайн менежер томилох гэдэг юм биш үү? Эсвэл одоо тэгсэн юм уу? Нэг тийм юу болсон. Гэхдээ яг нэг олон сар болсон ч хөө зүгээр одоо бидний данхар юмнасаа салж жоохон дэлхийн жишг рүү тэр сайн одоо юунууд руу явахгүй болвол болохгүй нэ. Мэдээж өмч хөвчлөл явах үедээ явах хэвээр огт хорж болохгүй. Төр өмчтэй төрийн өмчлөл нь бас сайн юмнууд нь байх хэвээр. Одоо дэлхийн энэ маркет капар чинь дэлхийн эхний 10-т чинь төрийн өмчт компани явж л байна шүү дээ. State Grid явж л байна тий. Тэгэхээр яг төр бол огт өмчгүй байх хэвээр гэдэг нэг тийшээ туйлширхан цаашаа юм байх хэвээр салбаруудаа байх л хэвээр. Арай их үү? Too much. Энэ 56 их 80 гэдэг байгаа энийг бол одоо зохих юмудыг ховчлох хэвээр байх. Гэтэ тэр энд бол их нарийн асуудал. Энийг зүгээр ингээд нэг нэвтрүүлгээр чинь миний хэдэн хүн сууж байгаа шийдэх асуудал огт биш л дээ. Их судалгаатай бас их оронч хуулийнхын дагуу сайн хийх ёстой л байх гэж би бодож шүү дээ. Зүгээр төрийн энэ би дахиад бүр давтан хэлэхэд энэ жидүүгээс л одоо төр жоохон зайлчмаар байна. Их оронч болоо тэр 30 сая цалин авч байгаа юм уу те. Яг энэ жидүүгээс л зайлчмаар байна те. Энэ жижиг дундын энэ орчныг бүрэн одоо 100% энэ хувийнхандаа гүмөр байна те. Зочид буудал булаацалтмааргүй байна. Энэ зах булаацалтмааргүй байна. Энэ одоо бусад аптек энэ төр байдаг гэж ярьдаг. Би бол анх удаа дуулж байна те. Оюутлын үйлдвэрлэхэд дөрөв төр цэргийн оюутлын үйлдвэр хэлж байгаа хаа. Соёлын үйлчлэгээ чи бас байгаа шүү дээ. Баахан одоо ансамблууд, филармон ингээд зөндөө юм байдаг шүү дээ. Хэдүүлээ соёлын юм төр хойшин тавья. Одоо би мэдэхгүй салбар учраас амраад халуун ус мус чинь зарим тохиолдолд суусах л байх та. За баярлалаа. Яах юм бэ? Ер нь бол хувийн хвшил хийж чадж байгаа салбараас бүрэн гармаар байна л да. Тэгээ богино хугацаанд гармаар байна. Бизнесээс. Энэ чинь нэг төрийн бизнес гэж нэг юм байгаа юм. Дээр нь нэмээд төрийн оролцоо гэж бас нэг том юм болчиход байгаа байхгүй юу? Яг ямар ч шаардлагагүй салбаруудад ингээд төрийн агентлаг одоо төрийн гар хөл бий болчиход байна шүү дээ. Тэр нь өөрөө ингээд одоо энэ татвар төлөгчдийн мөнгийг одоо ингээд талаар нэг цацаж одоо үр ашиггүй болох, нөгөө боловсрол руу очих, нөгөө одоо аюулгүй байдлыг хангах, гадаад дотоод аюулгүй байдлыг хангах зүйл рүү эрүүл мэндийн за нөгөө бизнесийн дэд үтцийг сайжруулах асуудал руу очих ёстой мөнгө чинь маш олон салбар руу тарчглаар тэр чинь ингээд аль нь ч үр ашиггүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ төр яг одоо зарим зүйлээс болимоор шүү дээ. Зарим бизнесээс гадна шүү. Бизнес бол бас яриад шүү дээ. Одоо жижиг манай бархуу бол жижиг дунд бизнес салбараас бүрэн холдъё гэж байна. За энэ дээр нэмээд эхний ээлж байна. Энэ дээр нэмээд одоо банк санхүү байна. Бас уул уурхай байна. Бас л харах ёстой. Энэ төр бизнес хийх ёстой мó ёсгүй мó гэдгээ манай өөрийнхөө онцлогт тохируулаад ялангуяа гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татахын хувьд одоо алин дээрийн гэдгээ бол бид нар харах л ёстой. Энэ дээрс гадна өөрөө нөгөө төрийн үүрэг оролцоо гэдэг юм чи бүр арай дэндүү том болчиход байна шүү дээ. Эннээс бас ангижрах хэвээр. Тэнд маш олон одоо хүмүл тийм үл хөдлөхүүд бий болцсон байгаа. Одоо бид нар чинь нөгөө нэг сая л
төсвөр гэх чинь одоо 600 хэдэн одоо хөрөнгө оруулалтын санал ирж байгаа байхгүй. Дөнгөж 71 нь төсвөр рүү орсон шүү дээ. Сангийн яамнаас. Цаана тийм их хэрэгцээ биш. Тоног төхөөрөмжийн хэрэг хүсэлт гэж ахаад ирсэн. Тэрний бараг 20-30% нь төсвөр рүү орж ирээд ахаад бас баахан нөгөө багш нарын эмч нарын цалин нэмэх гэж нэгээд тоног төхөөрөмж баахан танагдсан. Өнөөдрийн бидний байгуулсан төр чи ийм хязгааргүй хэрэгцээтэй болчиход шүү дээ. Одоо тэрийг бид нар бас нэхэж таач үзмээр юм байлаа. Үнэхээр яг ямар 600 хэдэн одоо тэр объектийн хүсэлт ирсэн юм барих гэж юу юм. За цаана ингээд төсвөд орж ирээгүй тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлах гэж яг юу хэлээд байгаа юм. Тэр нь баг хэдийн их найдаар яригдах гэдэг байгаа байхгүй юу? Одоо татвар шимтгэл бууруулаад ихээр хөдөлж өгдөг юм байлээ. Тэгсэн мөртлөө манай төр засал тэгэж их хөлсдөг юм. 13 аймагт нэг сэндвич материалаар зах барьж өгөөд тэрний түрээсээр ингээд гол зогоодог гэхээр би л итгэхгүй. Тэгсэн мөртлөө захын нэг захирал нь 30 саяыг сард авдаг гэхээр энэ нэг л буруул яваад энэ цагийн зүр те. Ер нь бол энэ асуудал шийдэл нь юу юм бэ лээ? Ерөөсө дээрээсээ ерөөсө ингээд цавчаар мөнгөний тасгал хамгийн зөв арга юм бэл. Тэгэхээр мөнгөгүй болсон газар болоо тэгээд тэгэл чамаараа л бүх юм. Хэр их зов дарчлаа тэрнээс таашаал авдаг гэж болох уу? Яа бас магадгүй те. Тэр гаж таашаал байж болох бас те. Бас яг харж те тийм сонин. Тийм те. Би таад нэг зүгээр амар муухай. Саяхан харахад 51 их найд байсан. Тэгсэн чинь энэ жил 60 их найд болцсон мөлий. Төрийн өмчийн компаниудын үндсэн хөрөнгийн хэмжээ 60 их найд GDP-гээсээ бараг 2 дахин тий 30 л маргач тий. Тий GDP-тэй ойролцоо төсвөөсөө 2 дахин. Төсвөөс 2 дахин шүү дээ. Тий төсвөөс 2 дахин их ийм амар том мөнгө энэ чинь ингэ байж үхмэл хөрөнгө. Тэрнийх нь 2 3 компани ажилладаг 5 толгой Эрдэнэт юу ч гэдэг тий. Тэгэд энэ их үхмэл хөрөнгө гэдэг чинь эдийн засгийн эргэлтэнд орохгүй амар том хөрөнгийн капиталыг стак хийсэн байхгүй тий чинь ингэ ямар ч ашигт үйл ажиллагаа байхгүй. Энэ хөрөнгөөс ядаж талын оруулаад 30 их найдын хөрөнгийг ингээд зах зээл рүү ингээд одоо юу гэдэг те үйл ажиллагаа явуулдаг, байшин болгодог, машиныг ингээд хүмүүс эдийн засгийн зүгээр дуудлага худалдаанд оруулчих гэдэг. Би бол ховжил гэхэлэр нөгөө л чинь аягүй бол нөгөө юу байна. Зүгээр тэр мөнгөний ингээд дуудлага худалдаанд оруулаад тэр ашиглахгүй байгаа юмнуудаа, ашиггүй ажиллаж байгаа юмнуудаа өгчгөлдөө энэ ямар их эдийн засгийн хэрэгэлт болох вэ? Хувийн компани биш те нэг төгрөгийг 5 төгрөг болгодог, үржүүлдэг. Харин төр яадаг гэхэлэр нэг төгрөг дандаа үржиж идэг. Яг гэвэл байнгын спендинг хийж идэг учраас. Тэгэхээр тэр 60 их найд төгрөгний ядаж тал нь би одоо ядаж гэдэг байгаа шүү дээ. Ядаж тал нь ядаж 3-1-ийг хувьд өгчих юм бол энэ чинь амар том эдийн засгийн хэрэгэлт. Нөгөө эдийн засгийн өсөлтөнд чинь амар их нөлөө үзүүлж. Хамгийн гол нь би нэг зүйлийг бүр дахин хэлмээр байна. Одоо ярихаа одоо зогсоогооч. Бүр хангалттай ярьлаа. Ярих бол сонгуулаарч ярьлаа, хоорондоо зодтолцож ярих юм бол бүр ингээд яриалын 10 хэдэн жил яриад байгаа мөртлөө яг хийх болохоор дарган сүл. Би суучиж. Нөгөө нэг яриад исэн нөгөө IPO хийх яасан бэ? Нөгөө нэг компаниудын дампууруулах яасан бэ? Нөгөө нэг ярьж исэн ма яагаад хийхгүй байгаа юм бэ? Нөгөө GDP-д эзлэх төсвийн хэмжээг 25% хүргэн гэсэн яасан бэ? Нөгөө яриа чи юу болсон бэ? Зүгээр л яриа л байгаа байхгүй. Яриа л одоо энэс үнэхээр залхаж чинь энэ ярианаас нь одоо залхаж чинь. Одоо зүгээр хий ерөөсөө ихтгэл болгон дээр л ерөөсөө ингээл зах зээлийг чөлөөлөн төрийн өмчийг багасгах нь дахар төрөв багасгах. Яг хийж байгаа үйлдэл ингээл харангууд эдгээр алдагдaltaй очсон учраас захирлын л солино гэж байгаа байхгүй. Энэ ямар ч өөрчлөлт гарахгүй шүү дээ энэ чинь. Асуулын гарсан шүү дээ. Яриалын хийж байгаа юм юу ч байхгүй. Тэгэл улам л нөгөө эдийн засгийн дорогдод энэ одоо яг зах зээл дээр яг хүмүүсийн арьсан дээр мэдрэгдэж эхэлж байна. 30-40% худалдааны борлуулалт нь ингээ унчаад энэ чинь амар том үзэгдэл шүү дээ. Тэгээ энийгээ хийхгүй бол одоо энэ чинь бүр иргэдийн амьдрал баларлаа. Нүүрсний сонсгол хийгээд байдаг. Авилгал гээл 30 жилийн авилгал яриад байдаг. Ер нь бол гол асуудал маань өөрөө эдийн засгийн хуулиуд шүү дээ. Одоо зөвшөөрлийн хуультай адилхан одоо тэр хуулиудаар эдийн засгийн хуулиудаа багц, суур хуулиудаа оролдохгүйгээр бид тэр авилгалгыг багасгах ямар ч боломж байхгүй шүү. Нөгөө газрын багц хууль хайцсан юм бэ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай компани аж ахуйн нэгжийн тухай хууль хайчсан юм бэ. Тэгээ яагаад энэ асуудал учраас хилцэгддэг юм бэ? Ер нь одоо энэ Эрдэнэс 5 толгойн хулгай, энэ нүүрсний хулгай молгоч бүгдээрээ л төрийн өмчт компанидаар л хийгдсэн хулгай шүү дээ. Тэгээ ингээд нэг хууль өргөн барьсан болдог. Тэгээ хин нахалж байгаа мэддэхгүй нөө хууль наалга болчихдог. Тэгээ эн чинь нэг хугацаа дээр зааж барьдаг юм.
нийлүүлэлт ярихаар аюух нарийн тоонууд гарч ирнэ л дээ. Зөвхөн төрийн одоо энэ сүүлийн 2 жилд за 5 их найдаар өссөн гэдэг 60 их найдын хөрөнгө чинь те эдийн засгийн эргэлтэнд огт ордгүй гэсэн үгс биш шүү. Орж байгаа тий одоо Эрдэнэтэй байна. Манай Эрдэнэ efficiency багтаа годог байхгүй надад чинь. Яг одоо энэ чинь юм байгаа байхгүй юу? Норвегийн тэтгэврийн санг одоо бүрдүүлдэг компани гэдэг ярих юм л одоо та мэдж байгаа те чинь жишээлбэл улсын компани байхгүй юу? Гэхдээ 80-90% татвартай нөгөө энэ сангийн асуудал яриад байдаг шүү дээ. Ирээдүйн санг баахан 5 сангийн асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр энэ ард иргэдэд зориулсан мөнгийг хуримтлуулах ажлыг ерөөхдөө ингээд хувийн хвшлээс ингээд одоо Арамкогийн жишгээр ч юм уу, Норвегийн жишгээр ч юм уу бас хийхгүй байгаа юм л да. Хувьяас татаад авж байгаа, татвараар дамжуулж авж байгаа. Энэ чинь бас улсын бас нэлээд оролцоотой компаниудын те энэ чиг үүргээр ингээд энийг сангууд бий болж байгаа. Нэг юм байгаа. Нөгөө төгөр болвол Эрдэнэт чинь яг ховд атсан шүү дээ. Яг мөнгө нь хулгай мөнгөөр төсвийн мөнгөөр ховчлаад авчаа илгээд шуугсан л болохоос биш. Ховд ажиллана хэдэн сар ажиллаа шүү дээ. Тэгтэл төлдөг татвар чинь ингээд 10 дахин багасчихлаа шүү дээ. Улсад төлдөг татвар нь 10 дахиж багасна. Энэ чинь бодиттой л одоо статистик ярьж байна. Болсон явдал ярьж байна те. Тэгэхээр энэ тэр 60 их найдын чинь ихэнх нь бол тэр уул орхон том компанид актив хөрөнгө байж байгаа. Тэгэхээр эдгээр бол эргэлт нь бол орох нь бол ороо явж байгаа. Тэгэхээр энийг мэдээж яг ховчлохтой тулдсан болвол тий ховчлохтой тулдсан бол юуг яаж ховчлохоо гэдгээс эхлэх болохоос биш бас ингээд тодорхой хэмжээний улсын төсвийг нуруунд дээр тодорхой хэмжээний эрсдлийг аваа явж байдаг 10-20% үүрээ явж байдаг энэ актив хөрөнгүүдийг бол шууд үгүйсгэх нь бол миний буруу гэж үзэж байна. Зүгээр хийжлийг татварт мөнгө одоо төвлөрүүлж байгаа юм чи гэж хэлэх гээд байгаа юм. Яг нь би бол бодитл кейс ярьж шүү дээ. Тэрнээс биш одоо бид нар ингээд зүгээр ингээд улс төрийн популизм хийгээд ч юм уу хэн нэгэн таалагдах гэдэг бол арай өөр өнцгөөс ярихад их амархан. Тэгэж жоохон бодиттой л хандъя л та. Нөгөө төгөр би хэлдэг шүү дээ. Ядахна эхний ээлжин жижиг дунд бизнесийн салбараас тэр савраа татж байгаа. Тэртээ тэргүй бидний улс төрийн систем өөрөө ийм тий эрх зүйн систем ийм үндсэн хууль ийм дампуу үед систем нь ийм ба тогтолцооны юм багт бид нар бол хүний тухай яриад юм ганц хоёр активын нэр тий ганц хоёр ийм юуны тухай яриад энэ болохгүй чи системийн асуудал байгаа байхгүй. Тэгэхээр бид нар сая чи татварын багцуулыг л өнгөрсөн хаваржингаа ярьсан. Нэг ч юм шийдэгдсэнгүү татварын багцуул нийгмийн даатгал ярьлаа нэг ч юм шийдэгдсэнгүү гэтэл 2021 ковидын үеэр хийсэн тэр өөрчлөлтүүдийн чинь үр дүн гараагүй хаа дахиад бид нар багцуул ингээл өөрчлөлнө гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр бид нар энэ нөгөө улс төрийн хүчнүүдийн соёлгүй байдал төр төлөвшөөг улс төрийн хүчнүүд төлөвшөөг маш олон юм байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо зүгээр миний харж ахын яг хуу эдийн засгийн нэг жоохон өд натмаар байна нэг болоход одоо энэ хүн хэлээд нь шүү дээ юм борлогдохгүй байна гэдэг. Тэгвэл борлогдохгүй байгаа бол нөгөө талдаа тэгвэл худалдаа авах талдаа харуул худалдаа авах шин тэр чинь санхүүгийн чадвар юунаас болоод муудаад байна. Үнэхээр магадгүй өөр төлбөр маш ихтэй байж болно тэр хүн хувь хүний хувьд гэр бүлийн хувьд. Энд чинь нэг талын бас харах систем тэгвэл санхүүгийн системийг хараа. Ягаад иргэд аж ахуйн нэгжүүд өөр төлбөрт их хунжаана гэж. Аж ахуйн зөвхөн иргэдийг л яриа л дээ. Хувийн өөр одоо те зээл яагаад тэгж их болж байна. Ингээд олон фактор байгаа байхгүй. Тэрнээс одоо энэ бид нар макро эдийн засгийн төвшөнд энэ үндсэн факторуудаа ярихгүй болвол зөвхөн нэг талаа ингээд төрийн өмчийн байгаа учраас ингээд эдийн засгийн муучлаа биш ээ. Тэгэхээр төр бол одоо ерөнхий сайд энэ одоо жишээлбэл энэ улсын эдийн засгийг жоохон хөдөн татах хэрэгтэй олон аргууд бий. Тэрний мэдээж нэг арга нь бол ашиггүй байгаа. Энэ өмч өвчл бас байна. Иргэдийн толгойд нэг ийм парадокс байгаа юм манайхаа. Нэг би энийг хэлэл бол би дахиж хэлэхгүй. Нэг парадокс байна. Ямар парадокс вэ гэхээр энэ юу вэ гэхэлэр улс төрчид бүгд хулгайч гэж байгаа. Бүгдээрээ тэгж ярьж байгаа. Ерөөсөө амтаа болгоно бүгдээрээ хулгай гэдэг энэ авилгалч хэлж. Тэгвэл энэ авилгалч хээл ахуулчдад энэ өмч нь байж байгаа хэрэгтэй гэж үздэг байхгүй. Айгуу сонио. Төрийн өмчөл байж байгаа хэрэгтэй. Тэгвэл энийг явуулдаг хүмүүс нь авилгал хийх болчихд. Хулгайч нар өмчтөгөө байж ах хэвээр гэдэг ийм сонир парадокс. Тэгэнгүүтээ нөгөө миний асуудлыг төр шийдэж өгөх ёстой гэж юм хэлээд байгаа. Нөгөө хулгайч нар шийдэж өгөх ёстой гэж хэлдэг. Тэгэхээр ийм ба 26 оны одоо төсөвдөр өмч өвчлийн орлого бол тэг байгаа. Баггүй. Одоо нөгөө уг нь бол нөгөө намууд чинь тэ ардчилсан намч байна, ардын намч байна, за хүн намч байна. Бүгдээрээ л одоо төрийн энэ үрлэн бүтцийг бууруулна. Хувийн хвшлээ дэмжинэ гэж мөрийн хөтөлбөр дээр дурдсан байгаа. Гэтэл яг нөгөө өмч өвчлийн орлого бол яагаад байхгүй юм би засгаас шаардмаар байгаа байхгүй да. Эх онтой юу ч заахгүй худалдахгүй юм байхгүй да. Одоо мэдээж хэрэг одоо нөгөө хэрвээ Мятагаа хөвчлөх юм уу эсвэл Эрдэнэтэйгээ хөвчлөх юм мэдээж хэрэг эх онд мөнгө ороод ирэх л баг л та тий. Тэгэхээр ер нь бол бид нар зориг даргын сүлээлж шүү дээ. Би бол хөвчлмаар санагдаад байгаа байхгүй. Би бол тийм юм бол тийм. Гэхдээ наад тавшилтаа чи бид тэр хэлсэн шүү дээ. Миний мэдчихсэн бүх төрийн өмчийн том ховчлол бол дандаа хулгаагаар дууссан шүү.
Жишээ нь таны саяны амнаас гардаг нээлттэй тэр public offering гэдэг юм хизээч яваагүй шүү. Тэ? Би бүр наран туул захын хувьчлалаас ахуулаад яри. Жишээлбэл тэ? Юу болсон одоо энэ айдстайгаа яваад ах юм бол бүх үйлдвэрийн хувь улмал тэгэхээр харин бид нар тэгэхээр одоо айдас гэж айдасгүйгээд хар зоргоороо дахиад хулгаал өөрөө хийх үү чи дээгүүр ярьж байгаа тэр нь пост коммунист орнууд энд өгч алдаагүй хувьчлалээс нэг ч уран байхгүй л шүү. Тэгэхээр чи бид нар 30 жил шилжилт 30 жил алдаа 30 жил суралцж болохгүй байхгүй. Та энэ зүүн даазын орнуудаас хар. Зүүн даазын ямар ч орн тий ямар ч хэвийн эдийн засгт болсон 30 жил шилжээгүй байхгүй. 30 жил суралцаагүй байхгүй. Тэгээ наад айдас чи энэ нөгөө авилгалч нөгөө нэг мөнгөний байлгадаг нөгөө паразитуудын суулгадаг юм одоо л яваад байгаа байхгүй. Тэгээд бид нар ямар нэг юм хийх ёстой үстэй. Ямар нэг юм хийх ёстой ч гэсэн зөв хийх ёстой. Хань одоо бид нар ч бас арай гайгүй нэг сони юм яриад байгаа. Одоо айл хэдийн 90-ад оны өмч хөвчлөл яваад явсан юм чи хулгайлж авсан гэж. Одоо хойноос нь гээд 30 жилийн өмнөх хойноос хөөцөлдгийг нэг тэнийг юм бус гараад гарцсан байна. Яг гоо тэгээд хувилдаад авцсан бол хулгаал байхгүй юу? Тэрийг бол кейсийн хувьд одоо ингээд хувийн өмч болцсон юм чинь ингээд манай арчилсан нам бол ингээд хувийн өмчийг хамгаалдаг нам учраас ямар ч аргаар хамаагүй тэр одоо менежментийн өвчл яриад өчигдөр би зурагт үзчихсэн чинь нэг Нямгаваа гэдэг найруулагч хүн ирж ил да их мондуу хүн кино хийсэн гэдэг. Гэтэл тэр хүн би ингээд зурагтаар харсан чинь би яг хувь хүний холбоотой юм ярьж байгаа жоохон эвгүй санагдчих. Одоо ярихаас ороо байхгүй. Хүүг залуучуудын театрыг менежментийн өвчл гэж хэлж аваад өвнөгөө аваад хаан банкнд зарцсан. Олон сая доллараар зарсан. Тэгээд Америк руу зүхтаачсан хүн шүү дээ. Гэтэл одоо тэн чин бүх жүжигчд нь уйлаа сууж ирсэн тий. Энэ одоо комедиан манай амраа мэдчихэж магадгүй. Гэхдээ энэ чин энийг одоо та хэлж штэ. Тэгэхээр бол та бол хэлж штэ. Өөний хувийн болцсон чинь энэ одоо ингээд хувийн өмчийг хамгаалъя. Энийг араас бити яваа гэх. Тэгэхээр би хэлж штэ. Хувийн өмчийг тий төрийн эн чин олон 10 жилийн турш Монголын ард түмний бүтээсэн хөрөнгө байхгүй юу? Бидний аав ээж өвөөнрийн эний чинь зүгээр нэг социализмын үе өмч гэж хэлж болохгүй байхгүй юу. Тэгэд эний чинь те үнгүү хулгай социализмын үе өмч болохоор хулгайлж болдог. Тэ энэ тийм биш шүү дээ. Энийг шударгаар нээлттэй те одоо зөв аргаар энийг ховжилж болно. Ховжил явдээ. Би сайн мэдэж байна. Гэтэ ховжлохтаа зөв аргаар. Би надад нэг кейс хэлж. Шударгаар явуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ энэ яг ингэсэн байлээ. Би одоо нэг киноныхаа ярьд юм байлээ. Театрын хүртэл Нямгаваад сайн тал вэ, муу тал вэ? Энэ кейс төр ярьж байгаа шүү. Тэр нөгөө театр матер үр зараад банкнд тавиад гарч явсан нь бол их муу. Нөгөө л доо Монголын тайд дэлгэцсэн одоо энэ уран бүтээлд үнэлж барах хувь нэмэр оруулсан. Тэгэхээр би юу гэж бодсон бэ гэхээр энэ хүүхийг царайлаг гоё хүүхэ жоохон зайлтай л ойрч юм аа л гэж хэлээд байгаа шүү. За мэдгүй. Манай бас нэг юм баг шүү. Бид нэр 90 онд хувьчилж исэн шиг биш болцсон одоо. Тэр үед хүмүүс эдийн засгийн мэдлэгчгүй байж, хөрөнгөний биржийн тухай ойлголцгүй, бүр хоёр дахь зах зээл гэж юу гэдэг талаар ч ойлголтгүй байсан. Гэтэл өнөөдөр бид нар чинь бас банкнуудынхаа тодорхой хувийг олон нийтийн болгочлоо. Амар олон компаниуд байж гин хувьцааг нь авдаг болсон байна. За ингээл апууч гэдэг юм уу, говьч гэдэг юм ингээд амар олон компаниуд ингээд хувьцаа юм хамаа гаргаад ингээд бид нар чинь бас нэг үе бол мэдлэгтэй болчлоо. Тэгэхээр дээрээс нь олон улсын бирж дээр гарсан хэд хэдэн компани байж гин. Олон улсын бирж дээр одоо юм зарагддаг уулуурхайн компаниуд байж гин. Ядчил Туркоос хилээс манай монголчууд ч хувьцаагаа авчдаг. Тэгэхээр бидний нөгөө 90 онд байснаас мэдлэг нь өөр болцсон. Хүмүүсийн мэдлэг өөр болсон. Тэгэхээр бид нар ийм мэдлэгтэй байгаа тохиолдолд бид нар их ингээл айгаад хулгаад суугаад юм өргөн. Хоёрдугаарт 20-30% биш. Тэрний ядаж 51-ээс дээш хувийн олон нийтийн компани болгож ийм сайжир шүү. Бас нэг нөгөө өөрсдөө боомсон заалт байгаа шүү. Бүр юун дээр ашиг малтмалын хууль дээр бий орцсон тийм үү. Одоо нөгөө нэгдүгээр тий өөрийнхөө хийсэн компанийн 34-с илүү хувийг эзэмшиж болохгүй гэдэг заалт. Амир сонир. Яагаад тийм бэ тийм үү? Тэгвэл давуу хэрэгтэй биш болно шүү дээ. Гэхдээ харин өөрөө болохгүй байгаа хгүй. Би өөрхөн үүсгэн байгуулсан компани 34-с эзэмшиж болохгүй. Хоёрдугаарт нь тэр нөгөө юу яасан бол төв 34 юм уу 51% үнэгүй эзэмшин. Стратеги ордог. Ямар сони юм бэ? 34 хүртэлх гэдэг ууг нь бол тэгсэн чинь хүртэлхийн биш заавал 34% тулгана гэдэг. Өөрийгөө худалдаж авсан байрныхаа зочны өрөөнд амьдарч болохгүй гэсэн үг биш үү? За. Тэгээ ер нь нөгөө нэг хууль олшрол байвал ер нь тэр эдийн засаг бизнесийн хэрэгчлөө хомигдоод байдаг байхгүй юу? Тэгтэл одоо манай эрх баригчид нэг хууль гаргаад одоо бидний бизнес эрхлэгчдийн тэр эрхчлөөг хангачна гэж одоо реклам явуулаад байгаа юм. Би бол тэр бол ерөөсөө худлаа зүгээр яг нэг улс төрч бизнесийн эрхчлөө, эдийн засгийн эрхчлөөг хангах хууль гаргаад одоо нэг бизнес эрхлэгчийн төрийн хамаарлал нь багасаал явчихна гэж яриад байгаа байхгүй юу? Тэр бол боломжгүй. Хамгийн түрүүнд одоо энэ яамныхаа тоглоог нэг 8-9 болгочмоор байгаа юм. Гэтэл одоо энэ засгийн газар хийхгүй юм байна. Яг бол занзан шатар ерхий сайд
одоо суудалтаа удаан суухын тулд ч юм уу эсвэл үнэхээр хүсэхгүй байгаа мó тий. Энэ 4 жилийн хугацаанд энэ их хурлын бүрийн эрхийн хугацаанд бол энэ яамны тоог бий бууруулахгүй гэдэг одоо хэд удаа хэлчихлээ. Тэгэхээр яавал одоо энэ бизнес эрхлэгчнүүдээр жаахан орлого үлдэх ёстой юм бэ? Үлдэх юм. Ажил хийгээд нэг 2 сая төгрөгийн цалин авч байгаа хүн нэг 2 сая төгрөгийн тэр цалин өөрт нь ингээд гэр бүлд нь зарцуулагдмаар шүү дээ. Энэ татварын одоо өөрчлөлтийг хийн гэхлээр нөгөө талд нөгөө төрийн бүтцээ буруулахгүй гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ засгийн газар энэ их хурлын үед юу ч явахгүй гэсэн үг байхгүй юу? Энэ төрийн өмчит компаниуд дээр чинь дүүрэн хулгай байна. Хэрвээ төрийн өмчит компаниуд дээр байгаа хулгайтайгаа тэмцэж чадахгүй бол энэ төр цаашаа яаж явах юм бэ? Төрийн өмчөөс чинь яаж хулгай хийдэг вэ гэхээр тэр төрийн өмчит компани чинь алдагдaltaй ажиллаж хулгай хийж байна. Гэхдээ нэг саяхан хэдхэн жилийн өмнө энэ Бямцогт одоо энэ зам тээврийн сайд байхдаа бүх аймагруу нэг онгоц нисгээл үгүй нэг Мят гэж компани одоо ингээд энэ нэг гайгүй ашигтай ажиллаад үгүй би жилд нэлээд ашигтай ажиллаж байна гэж ингээд явжсэн чинь одоо яг өнөөдрийн байдлаар 2025 оны 9 сарын байдлаар 6 тэрбум төгрөгийн алдагдaltaй. Оны эцэсгээд болоход бараг 10 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллаж байна. Бүх төрийн өмчит компаниуд ч нэг ийм байдалтай байж ирж байна. Цахилгаан холбоо гэдэг компани байна. Учир нь их хурлын даргаыг сайд байхад нь аудитаас энэ хүн төрийн өмчийн төрийн хөрөнгөөр төрийн мөнгөөр арх худалдаж авсан байна гэдэг аудитын дүгнэлт нь хүртэл ирсэн мэт шүү дээ. Гэхдээ тийм хүмүүстэй хариуцлага тооцож чадахгүй бол энэ төрөв гэж байж яах юм бэ? Хэлчихэх үү? Авчихсан за. Тэгээ шийдэж шүү. PPP байгаа шүү дээ. Төрийн үйлчлэлийн түвшлийн хуулийг. Энэ чинь нөгөө концессийн хуулийг төсөвт импакт өгöd яагаад болоод тэгээд хашраад гэх юм уу PPP болгосон. Гэхдээ PPP-гээр ерөөсөө одоо миний мэдхийн за нэг төсөл гэж бүдэг бадаг ярьж байгаа боловч хэрэгжээд бас нэлээ жил гаруй болчихсон мөртөөсөө 2 жил болчихоо те. Ингээд төр хувийн хвшил түншлэх төр одоо хувийн хвшлийг төр дэмжих энэ чинь хууль мөртөөсөө хэрэгжиж ерөөсөө болдгоо. Айгүй хэцүү хүнд сурталтай баг боломжгүй шахав тийм эрх зүйн орчинтой байхгүй. Гэтэл чинь одоо бид нар депрессив үеийг сансан ч гэсэн тэр чинь хувийн хвшлийг төр өөрөө бодлогоороо дэмжиж байсан. Сонигийн түүхийг уншсан ч гэсэн төр анхны худалдаа авалтыг гэж хэлсэн. Тэгэхээр хувийн хвшлийг одоо ингээд зовлон яриад байгаа хувийн хвшлүүдэд татврын тэглэх бишээ. Өшөө хөрөнгө оруулалт хийгээд юм уу дэмжээд юм уу төслүүдээр хангаж өгөөд ингээд явбал уул нь бизнесийн орчин чинь өөрөө босоод ирэх байхгүй. Гэтэл манай хуулийн эрх зүйн орчин чинь өөрөө болохгүй байгаа тийм. Бити дэмжиж чинь зүгээр намайг дарамтлахаа болчихж байгаа шүү дээ. Бити дэмж зүгээр хол байл гэдэг байгаа шүү дээ. Тэрний үүсэл төлөвлөсөний хондор бүх юм 34%. Гэтэл заашаа болчихж шүү. Гэтэл энэ чинь одоо манай тэртээ тэргүй бид чинь хуулийн дор амьдрахаас хойш тийм бүх юм либертараар явахгүй. Энэ хуулийн эрх зүйн орчноо сайжруулах үнэхээр шаардлагатай байгаа шүү. Энийг бол би бүр одоо маш сайн хэлмээр санагдаад байна. За босно. Энэ том төр байгаад байгаа болохоор энэ чинь бүх юмыг тушаад байна шүү дээ. Бүх юмд оролцож байна. Одоо ер нь тэр нийслэлт нь гар дээрээс худалдаа хийдэггүй, орон сууцныхаа нэг давхарт худалдаа хийдэггүй, үйлчлэгээ байдаггүй тий. Төцхөө хот ер нь байд юм уу? Энэ урагшаа явал захын том хотууд нь тэр жигтэй том худалдаа шүү дээ. Тэгээд энэ бүгдийг ингээ нэг боомлдог л нэг бид нэг юм сэтгүүнээсээ гарахгүй шүү дээ тий. Гэхдээ төцгөө болчихлоор ингээ нэг уудам сайхан байна гээл уулга алдмааргүй байгаа байхгүй юу? Өдөрөөгөө яваач тий. Багшилтаал тэнд нь эдийн засаг худалдаа солилцооны үйл ажиллагаа явагдаж ижил эн чинь эргэлт нь за баярлалаа. Ямар ч гэсэн сэдв маань ингээд нэм гава түүц болгосонд баярлалаа хоёр та тий. За цаг дууссан. Одоо яана. Би бол нэг цаг одоо энэ дөр бол нэг цаг заахгүй. Ингээд хилцүүлэг өндөрлж байгаа учраас тус бүртээ өөртөө бас нэг гарц гаргалгаа хэлчих тийм үү. Зовлон сонслоо өөр өөрсдөө байр суурьч бас би. Тэр хүн сая гарцаа ярьсан юм байна шүү дээ. Тий. Нэм гава Америк руу зугтсан чиг шиг түүцийг хөдөө гаргаж шиг юу ч ярьсан. Та нарыг ойлгох байлгүй шүү. За түрүүн ингэсэнтэй ингэж явсантай одоо ингэ явчих уруугаараа тий. За бизнес эрхлэгч амар төвшөө. Гэхдээ одоо бол тэгэл ярьж байгаа юм хий гэж л одоо өөр одоо юу хэлэх вэ? Хангалттай л өгүүлж юмшлаа шүү дээ. Тэгээд өөр юм хэлмээргүй ярьж байгаа юм хий ажил бол төрийн өмчт компаниудыг яах юм бэ гэдэг байгаа шүү дээ. Харин тий. Одоо энэ төрийн өмчт компаниудаа ховчлол гэдэг одоо баг 2-3 жил ярьлаа шүү дээ. Тэгээд одоо энэ ярьж байгаа юм хийлдэ. Тэгээд миний айгүй гой практикал гаргалгаа байгаа шүү дээ. Ашиггүй 2-3 жил ажиллаж байгаа компани чи хувийн компани биш бол дампуурчнаа. Ашиггүй ажиллаж байгаа компаниудаа дампууруулад өмчийн зарчих.
Амар ингэ тэгэл нөгөө ховчлоо гэж хэрүүл мэрүүл болохгүй. Угаасаа машин чинь машиныхаа үнэлгээр дуудлуулалт л оруулчих л та. Тэгэл болно шүү дээ. Тэр ядаад ах юу хийсэн бэ тийм ээ. Тэгэхээр чи энэ чинь айгүй олон өмчөөсөө салчихна. Тэгээд үнэхээр тэр том стратеги гэдэг юм уу том юм байгаа бол нэг бол олон улсын бирж дээр гаргач болж байна. Гэхдээ одоохондоо бол гаргах ямар ч потенциал байхгүй манайх. Тийм учраас зүгээр дотоодынхоо хөрөнгөний бирж дээр аштайхан болгож байгаад гаргаад 51-ээс дээш хувийн паблик компани болгооч гэж үзэж байна. За. Эдийн засаг лот очор. За сүүлийн тий ялангуяа нэг Монгол ардын нам засаг барьж явах үедээ нэлээ их нэг зүүнний бодлого явсан. Тэгээ нөгөө үндсэн үйлдэл өөрчлөлт оруулсан одоо дандаа нөгөө төр бүх хэдэн бизнес рүү орох тий хувийн эвшлийг хязгаарлах заалтууд хуулийн дээр маш их орж ирсэн байхгүй да. Одоо энийг буцаамаар. Одоо түр ярьлаа шүү дээ. Би уул уурхай дээр тий төр заавал 34 51 үнэгүй эзэмшнэ гэдэг заалтууд ороод ирсэн. Уул уурхай дээр би компани байгуулсан бол тий 34-өөс илүү хувь би өөрөө эзэмших хэрэггүй ийм хязгаарлалтууд маань өөрөө хөрөнгө оруулалтыг боомлоод байна шүү дээ. Тэгээ одоо төрийн өмчийн компанийг дахиж шинээр байгуулахыг ерөөсөй хориулах хэрэгтэй байна. Одоо энэ л гарцсан л гэж би харж байна. За эдийн засаг шинэ гэрэл. Яг нь ер нь нөгөө бид нар одоо жижиг төртөө болмоор байна гэдэг байгаа шүү дээ. Төр яг юу хийх ёстой юм? Тийм яг гол үүргүүд дээрээ төвлөрөхгүй бол одоо гол үүргүүдээ хаяад одоо өөр тийм арай нэг амархан харагддаг ч юм уу нэг ажил хийсэн болж харагддаг тийм зүйл рүү л одоо манай төрийнхэн чинь давхицдаг болчихлоо шүү дээ. Гүйжилж бол нэг айлын тийм нэг айлын гэр дулаалчаал заяастай ийм л ажил хийх юм байна. Нэг айлын зуух нэг айлын гэрт гүйжжоод гал төлж байгаа байх чинь хотын дарган тийм ээ. Одоо ийм зүйл биш. Яг татал нэг моносон болгоод тавьчихад яг нэгдүгээр одоо төр яг өөрийнхөө хийх ёстой ажил руугаа төвлөрч бүтэц оронтойгоо жижигсгэж багасгамаар байна. Тэр хувийнханд одоо тэр олон нийтийн хийдэг тухайн салбарын оролцогчдор өөрсдөө хийчдэг, өөрсдөө зохицуулалтаар хийчдэг ажил үүргүүдийг төрөөс гаргачихмаар байна. Тэгээд дараа нь бол энийг хийчих бол нөгөө бизнес эрхчлээ мөлөөч энд өөрөө ороод ирнэ шүү дээ. За энэ олон төрийн өмчийн компаниудаар манайхан бол хангалттай ярьчлаа шүү дээ, тийм ээ. Үнэхээр тэр жижиг дундаасаа гарчих. За тэр манай үндсэн салбарч уул уурхайн салбарч хамгийн их орлого болж байгаа. Энд гадаадын хөрөнгө оруулалт татыг үл энэ төр холдохгүй бол манай төртөө нийлж супер уурхай ажилуулдаг хөрөнгө оруулагч гэж энэ дэлхий дээр заварг байхгүй шүү. За хятадын хэдэн төрийн өмчийн хятадын хэдэн төрийн өмчийн компани байж магадгүй. Бусдаар бол байхгүй байхгүй юу. Тэгэхээр одоо бизнесээсээ л холдомор шүү дээ. Өөр арга байхгүй. За судлаач Бархуу. Энэ засгийн газар үүргэлтэй тий жоо эдийн засгийн үүдэн татах хэрэгтэй байна. Тэгээ ард түмний амьдрал үнэхээр хүнд байна гэдэг чинь эдийн засгийн үүдэн татаж чадахгүй байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр эдийн засгийн үүдэн татах мэдээж аргууд бол зөндөө байгаа шүү дээ. Тий. Тэдний нэг нь бол мэдээж одоо ашиггүй ажиллаж байгаа төрийн компаниудыг одоо татан болгох, түрүүн хэлж гин өмч хөрөнгөний зарын хിവэрэ гэдэг тийм асуудал байж болно. Энэ бол их хамгийн наад захын энгийн л одоо хийх ёстой ажил байхгүй юу? Энэ нэг тийм яг бодоод их ухаантай хүний заавал ухаантай байх албач байхгүй. Нэгдүгээр хоёрдугаарт яг нэгэнтээ бид нар бас нэг эрх зүй төртэй улс юм чинь энэ эрх зүйн орчин, хуулийн орчныг сайжруулах хэрэгтэй. Тэгээ төр бодлого гэж байдаг бол байд юм уу байдгүй байх ёстой мó байх ёсгүй мó тэр байх ёстой бол 30 жилийн хараад хийцээ байх ёстой бол одоо нэг хуулийн дагуу ажиллах юм чинь тэр хууль эрх зүйн орчныг жоохон сайжруулах хэрэгтэй. Би дахиад автан хэлье. Тэр төр хувийн хвшлийн түншлэлийн хуулиа бас дахиж эргэж харах хэрэгтэй. Илүү сайн хууль хийх хэрэгтэй. Тэр илүү одоо прагматик, илүү боломжтой хувийн хвшилтэд одоо жинхэнэ дэмжсэн тийм байдлаар хийхгүй бол их тийм хүн сурталтай хэтэрхий одоо яавал одоо төсвөөс мөнгө гаргаж болохгүй, яавал дэмжиж болохгүй гэдэг хууль хийж болохгүй. Гуравдугаарт ерөн зүгээр бид нар одоо энэ шударга байдаг энэ системийг ер нь л засахгүй бол бидний нүнд чөвчлж цаашдаа энэ системээр бол шударга бус явна. Энэ идэж уудаг энэ хүн суртал арилахгүй. Тэгэхээр бол би одоо хамгийн сүүлийн үг хэлчихье. Бид нар энэ систем засна гэдэг нь бол ер нь бол бид нар үндсэн хуулийн amendment гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Энэ өөрчлөлттэй. Энийг бол өөрчлөлийн хэмжээнд биш бүр реформын хэмжээнд бүр үндсэн хуулиас эхэлж их хуулиасаа эхэлж системийн шинжилт хийж, тийм жинхэнэ засаглалыг ард түмнийх нь гарт өгөөд жинхэнэ өмч өвчлөлтөн дээр одоо нийтэд одоо тэр олон нийтэд нээлттэйгээр явдаг энэ юм руу явахгүй бол бид нар одоогийн байдлаар бол энэ нэг л гэрэл хийхгүй харагдаж шүү. За олсоо төгсгөлд нь энэ нэг иргэний байр суурьтай санал нийлж гэнэ үү? Тийм үгүй гэдэл хэлж.
Оо яг. За яг үү те. За тэгээд юу хөө. Би зүгээр түүхэн хэрвээ гэдэг үг байдгүй гэсэн. Энэ өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нэг Монголд нэг Аргентин ерөнхий шавар мэлээ шиг нэг тэнэгдүүч хүү, зөрөгтэй ч хүү бас нэг юм лидер байсан бол бас нэг одоо та нар үйлдэл энэ олон яамдаг бас хэлчихтэй тийм ээ тийм те. Техасаа өрөө талуурч шиг тийм. Тэгээд нэг иймэрхүү бас нэг лидерүүд бол байсан бол ингээд бас нэг үйл явц маань хурдан байх болов гэдэг. Уул нэг өвчтөнд мэдрэгдэг штэ өвдөлт их хурдан байвал гэсэн үгээртэй. Тэгэхгүй ингээд удаад ахлаар нөгөө магадгүй бидний зовоож бас тийм гаж маягаар таашаал авдаг байхыг үгүйсэхгүй л тийм. Тэгээ ямар ч сан хонглын үзэд гэрэл байхгүй байх гэж чинь тэгээд гэрэл гарахын тулд зүтгэнэ барах уу. Тийм. За баярлаа. За баярлаа. За баярлаа. За